хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Энэ намайг Амар Заяа гэдэг. Манай хүнийг Төвшин Жаргал гэдэг байгаа. За сайн байцгаана уу? Бүгдэнд нэг өдрийн мэнд хүргэе. За бид хоёр сая ийм маршрутаар Монголынхаа Баруун аймагт 2 сая аялалтайгаа нийлээд нийт 41 улс орноор 46,000 км замыг үүсгэж жижигхэн цэхэр машинтай туулаад ирсэн ийм хоёр залуу гэр бүл байна. За тэгээд өнөөдөр замд юу болов, яач яагаад энэ зогсож байна гэдгээр хний нөгөө одоо ярилцахаар ирсэн байна. За тэгээд энэ бол бид хоёрын хамгийн анхны оролцож байгаа арга хэмжээ уулзалт байна. За тэгээд ямар ч хичээнэ. За ерөнхийдөө аялал бол мэдээж санаанаас эхэлнэ. Яагаад ингэж явахаар болсон юм бэ? Шин зүтгсэн юм уу? Хол нэг англиас ирдэг Монгол раллигийн уралдааны жижигхэн машинтай нөхдүүдийг хараад бид нэр ингэж явж болоод хаа бид нэр явж болдго юм болоо. Яагаад Улаанбаатарт Лондонгоос Улаанбаатарт ирчээд Улаанбаатараас Лондон явж болдго юм болоо гэсэн зүйл бодол 2010-11 оны үед төрж ирсэн. За тэгээд тэр бодол руу толгойд дээр яваад байсан ингэж явъя та ер нь аялалдаа гэсэн бодолтой байгаад байснаас яг тийм бүрэн зураглал нь бол орж ирэхгүй яваадсан зориг хүрхгүй. За тэгээ явж исэн чинь 2 жилийн өмнө ийм зураг олж харсан. За энэ бол Шавж Чокон гэдэг ахын гэр бүл ийм машинтай Монголоос яваад Оросоор яваад Франц оржээ. За энэндээс ахуулаад нэг биш болж гисэн. За ерөөсөө л давтлал за ер нь яг болох юм байна. Үнэхээр Монгол дугаартай машинтай гэрээсээ гараад энэ хүртэл явж болж байгаа юм байна. Тэгвэл Лондон юу байх вэ? Ямар ч хэсэн болох юм байна гэсэн маш их урам зориг авсан юм дэс. За тэгэл 16 оноос хойш бид хоёр ерөнхийдөө бол за явах юм уу, хэзээ явах юм, хаагаар явах юм, юугаар явах юм гэж өдөр тутмын яриа болж эхэлсэн. За тэгээд мөн энэ торгон замын хүмүүстэйгээ энэ нэвтрүүлгийг хийсэн хүмүүсийн нэвтрүүлгийг үзсэн. За эндээс бол бид хоёр бүрэн урам зориг аваад 17 цөөрөл нэвтрүүлгийг үзэж дуусаад за ердөөсөө явъя гэж шууд аяллахын төлөвлөгөө барьж хийсэн. За тэгээд энэ хоёр хүмүүс энэ хоёр одоо аяллаа багийнханд бол маш их баярлалаа. Биднэрт бол урам зориг өгсөн хүмүүс маань эднэр байгаа шүү. За яг одоо энэ аяллыг хийсэн ах эгч хоёр бас тэр хойно ирсэн харагдаж байна. Санаа бол ингэж төрсөн. За тэгээд мэдээж аяллахаа маршрутыг бэлдэх болсон. За ийм том маршрут гаргачихлаа. За маршрутын дээр бол ярил маш их юм байгаа. За энэс өмнө бол юу хэлэх ёстой вэ? Бид хоёр санаагаа алдсан хүмүүс одоо юугаар явах юм бэ гэдэг асуулт тулгарна мэдээж. За мэдээж тоолох юм байхгүй учраас тэрийг бол олох шаардлагатай болсон. За тэгээд хоёр Австрали улс руу 2017 оны 3 сард яваад 12 сар хүртэл тэнд гадаадд хүн яаж ажилтдаг гэдгийг биеэрээ үзсэн, хөлсөө туслуулсан, өдөр шимжингүй ажилласан, хэлээ сурсан. За тэгээд шинэ жилээр ирээд аяллахаа бэлтгэл гарсан те. За энэ бол яг тэр аяллаа бэлтгэл хийж явах үеийн гаргасан хамгийн анхны зам байна. За тэгээд энэ зургийг зарим хүн харсан баг. Бид хоёр 2018 оны 5 сарын 24-нд Орны нийслэл Улаанбаатар хотын Экспотын талбай дээрээс энэ зургийг аваад их аялалтаа хөдөлсөн байгаа. За аялалдаа бол мэдээж тэнд харагдж байгаа цэхэр машинаар явсан. Машин маань нэлээд хуучин байсан болохоор маш их бэлдэх шаардлагатай байсан. Бид хоёр баг 4 сар орчим машинаа тийм бэлдсэн аяллахаа төлөвлөгөөний хажуугаар нэлээд сайн бэлдэж бүх зүйлийг шалгасан. За энд бол Эрдэнэчүүдийн үлзий бадрах гэж ганцхан одоо манай гэр бүлийн найз аауд залтыг замлаа бүх төсвөр маань хийж өгч хариуцсан. Бид хоёр бол маш их баярлалаа. Машин маань бол нэг зогсохгүйгээр таарч ирсэн. Хуучин машин гэдэг. За ингээд аялалтаа гарсан да тийм. За Монголдоо бид хоёр гараад 5,000 км явсан байгаа. Яг энэ гарсан маршрутын дагуу Баян үлгээр хэл гарах хэрэгтэй байсан. Тэгээд замдаа очиод Баян үлгээр очиод Оросын хэлбэрээр бол гараагүй те. Яасан бэ гэхээр нөгөө Казахстан руу гарч машин завдаг байсан юм лээ. Тэгээд энэ жижиг тэрэг зүүрэлдэж жижиг тэрэг гарахгүй гэсэн тийм цахим цаанаас ирсэн. Тийм учраас хоёрын машиныг гарахгүй гэсэн тийм. Жишээ бас нэг том шалтгаан болохоор өнгө солилцсон байсан. Манайх нэг хар машин бид дээр аялалдаа зориулаад машинаа цэнхэрэгтэй болгоод цэнхэрэгтэй болгоход нөгөө шинэ гэрчлэгээ авсан. За тэгээд шинэ гэрчлэгтэй очиж бас гарахгүй нэг том шалтгаан болсон. Ингээд бид дээр Баян үлгээрөө гарч чадаагүй буцсан байгаа. За тэгээд Баян үлгийг бас
нэг нийтдээ зүйл болсон. Баялагаас гарч чадахгүй за усын боотоор явъя да гэж бодохоор ус руу баялагаас явж байхдаа машинаа явуулсан. Зарим сайн дагагч нар их сайн мэдчихилээ. Тэр нь яаж ингэсэн бэ гэхээр даваа давж явахдаа чулуун мөргсөн тий. Тэгээ машин маань шууд ажиллаа өргөдөх боломжгүй болсон. За тэгээ усад орж ирээд маш олон хүмүүст үзүүлээд үнэхээр явахгүй гэж Улаанбаатар очих дээрээ тулаад яваад за харидөө гэж явжсэн чинь завханд орж ирээд дахиж чулуун мөргөө зүгээр болчихсон. Тэгээд чулуугаар домноод одоо засчдаг. Тэрнээс хойш хүмүүс одоо таньдаг хүмүүс намайг шоолоод чулуугаар засах уу масах уу машин тэгээд нэлээд явуулсан байгаа. Тэгээд хоёрыг за тэгээд ямар ч гэсэн баялаг гарч чадаагүй учраас завхнаар оролцсон. Завхнаар 2 удаа гарч чадаагүй. Ер нь аяллаа ихлэд бол нэлээд хүндрэлтэй байсан тийм маш их хүндрэлтэй байсан. Тэгээд дандаа 9 цугаал хонон дугуйгаа хагалчин, бэлтэлчин ягаад хоёр ийм их саадуулшилт Монгол болсон бэ гэхээр Монгол хоёрын хамгийн хол явж үзсэн хархангай. Ерөөс өөр хол явж үзээгүй машинтай ядаж хөвсгөлж орж үзээгүй тийм. Тэгэл гинт нэг ийм зураг зураад явъя гэж шийдсэн. Амар том зоригтой тийм. Тэгээд тийм болохоор их туршлагагүй элсэн дээр яаж барих юм, чулуун дээр яаж барих юм бүүмэр тэр болгон дээр нь амьдрал битгаар хичээлээ заасаар байсан. За тэгээд усаасаа наашгаа яваад завхнаас наашгаа яваад буцаж Улаанбаатар тэгээд бөө бичгээр бүрдүүлээд машинаа зарахгүй олон жил унж байгаа үнэн гэл бөө бичгээр бүрдүүлээд хаашгаа явсан тийм. Тэгээд хаашгаа олон удаа бомтор тоо амжилттай гарсан. За энэ үед бол яг 5000 км тойрон аялал хийсэн байсан тийм Монгол улстай. Бараг 21 хоногийн дараа шахуу хэлээрээ гарч чадсан. Монголоос гарч 21 хоног явсан. Хүмүүс бол эндээс 5 цагийн дараа гарчдаг шүү дээ. Тэгэхээр за тэгээд хойшоогоо Орос руу гарсан. За ерөнхийдөө бид хоёр энэ аялал бүх сонингоо ярихад цаг хүрэлцэхгүй маш их цаг хэрэгтэй учраас бид хоёр нэлээд тавчилж ярихыг хичээж байгаа гол юмнуудаа анхаарах юмнуудаа. Тэгэхээр эндээс авсан сургамж юу юм бэ гэхээр баялагын бомбоор хийгээд та нарыг гарахаар шийдсэн бол машины чинь гэрчлэгээ өөрөө чинь нэр дээр балан сар болсон байх шаардлагатай байлээ. Шинээр өнгөсөөсөн чинь шинэ гэрчлэгээтэй өнгө шинэ машин худалдаж аваад гарч байгаа тохиолдолд үнээр асуудал үүсэх юм билээ. Тийм учраас шууд алтан болгоны бомбоор гарахыг бас зөвлөж байгаа тийм. За тэгээд хоошоогоо улаан өдрөө гарсан. За ингээд 21 хоногийн дараа хэлээрээ гараагүй барь зогсож байгаа байдал энд харагдаж байна. За тэгээд Оросд бол ерөнхийдөө бид хоёр маш хурдан Казахстан улсыг зорих төлөвлөгөөтэй байсан. Гэвч бид хоёр даатгалаа хэлэхээ мартсан байсан. Даатгалаа хэлэхээ мартаад эрхүү хүртэл явцсан. Тэнд нэг монгол хүн хаалдаад "Үгүй хоёр цагтаа торгуулж шүү дээ. Одоо даатгалаа хэлэх өндөс хөдлөж болохгүй." За тэгээд даатгалаа хүлээсэн тэнд 3 хоног хүлээсэн тийм. Оросын юм үйлчлэг маш удаан болохоор хүлээгээл очирдаад байсан. Тэгээд Оросд бид хоёр 3 өдөр хүлээгээд даатгалаа авчаад цаашаа явсан. За энд бол бид хоёр алтан болгон хийлээс цаашаа Казахстан хүртэл 3000 км замыг туулсан. За тэгээд Казахстан улс руу хоёр орсон. За Казахстан руу бол монголчууд монгол дугаартай машинтайгаа авдаг болохоор нэг их хүндрэл байгаагүй. Зүгээр л жигийн бусдын адил давхад орчихсон. Харин энд Казахстанд нэг анхаарал зүйл нь бид хоёр Семей гэдэг хотоор ороод Алматы хотыг чиглэсэн. Тэр замаар хизээж битгий яваарай гэж нэг хүн бид хоёр хэлээгүй байсан учраас биеэр тэр замыг туулж 800 км замыг 2 өдөр гарan туулсан. Тэр бол үнэхээр маш муу замтай. Тийм учраас та нар машинт явах гэж байгаа бол шууд Астанаг зориод Астанагаас доош Алматы явах юм байлээ. Тэр замаар хизээж явж болохгүй тийм. Казахстанд бол бид хоёр хэд хоног? 2-3 хоног. За Казахстанд бол 3 хонсон. За хамгийн гол хийсэн зүйл маань бол Казахстанд бид хоёр Алматы лиг гэж маш гайхамшигтай нуурыг үзсэн. Тэндээс бид хоёр явж чадахгүй маш олон цаг тийм зогссон. Үнээр хараад гайхширсан, биширсэн тийм. За тэгээд Казахстаны аялал дээр бас нэг анхааруулах шиг юм уу нэг зүйл бол хамгийн чухал юм нь Казахстаны цагдаа гэдэг. Казахстаны цагдаа нар бол үнэхээр чам. Үнэхээр аимшигтай. Таныг булан тохоо өргөх болгонд 100 м дутамд таныг зогсоох болно. Үнэхээр таныг залхаан цээрлүүлж чаднаа. За гэвч бид хоёр тэрийг бол төвчин гарсан байгаа. Тэгэхээр цагдаа толгойлохгүй нэг аргыг боловсруулж авсан тийм. За бид хоёрын нийт 50 удаа цагдаа зогсоосон. Казахстан зөвхөн 900 км зам туулахад. За тэгээд тэрний 49-ийг ямар ч байсан хадгалсан. Нэг удаад нь 4 зөрчиж байгаа цаг болсон байгаа. Тийм.
Тэгэхээр энэ цагдаа нартай бас яаж харилцах вэ гэдгийг бас сайн бодохгүй бол Дундад Азийн орнуудаар яг хуучин нөгөө Оросын юм шиг цагдаа нарын зогсоогоол мөнгө нэгдэг учраас нэлээд хэмжээний мөнгө бол цагдаад алдах эрсдэлтэй тийм. За бид хоёр болохоор Казахстан, Кыргызстан зэрэг улсуудад цагдаа нартай яаж харилцаж авсан бэ гэхээр тэнд ерөөсөө орос хэлээр ярих хэрэг байхгүй. Цагдаа нартай дан англи хэлээр ярина. За мөн юу ч ойлгохгүй мистер Бини төрт олно. Тэгэхээр өөрөөсөө мистер Бини гэж ярьдаг байхгүй. Нэг цагдаа зогсонгод яг мистер юм шиг бөдлөө хоёр хүн болно. Юу яриад байгаа ингээд сандраа сангалаа. За тэгээд нөгөөдөл чинь нэг 20 минут торгож байгаа. Энэ юм даа яа, тэгээд бид хоёр энэ аргыг юу нөө Дундад Азийн орнуудаар явахад сурчил айгүй зүгээр. Орос хэлтэй хүмүүс яадаг гэхээр нэг цагдаа зогсонгод өө сайн амрыг би хийж ийн гэж ингээд орсоор уцаас ярингууд нөөдөөс 4,000 ном гаргаж ирээд та энийг төрчихсөн энийг тэдэнд доллар торгуулна. Тэгээд торгуулаа гэдэг яг хэлнийх нь хэлийг ашиглаждаг тийм. Энэ болохоор бид хоёр хийлч байхгүй дээрээс нь юу ч ойлгохгүй хүний төр тоглосноор маш олон цагдааг гаргаж чадсан. Энэ бол Дундад Азаар дараа явах хүмүүст бол маш их хэрэгтэй туршлага бахаа гэж бодож байна. За бид ерөнхийдөө Казахстан 4 хоног аялаад болохоор дараа нь Кыргызстан улс руу орсон. За Кыргызстан улсад бол миний сэтгэл хөдлөл дээд зэгтээ тулсан газар. За яг энэ тарагдж байгаа тэнгэр уулыг давах үед бол үнэхээр гайхамшигтай байсан. Кыргызстан бидгээр ойролцоогоор 4 хоног бахаа. Тийм Бишкектний конод Исикул нуураа тойрч тоноо за мөн тэнд олон зуун жилийн өмнө Монголоос тасарч очсон сар талмуудтай очиж уулзсан. Ойролцоогоор 10 орчим хүн монгол хэлээр ярьдаг мартаагүй байсан хаа гэж харин асуутай. Тэр хүмүүстэй уулзсан. Ойлсон. Үнэхээр өргөдмөр та нарын эзэн бид нэр авах юм бэ? Боцогтой намайг аваад Улаанбаатар орооч бид 90 настай хүн хоолон зангирахаар яаж болохгүй ах вэ? Тэнд бол бас сэтгэл хөдлөл мэдээд эзэгтэй атсан байсан. За тэгээд Кыргызстаны бол уус бол үнэхээр гайхамшигтай. Кыргызд бол нэрээ ангаагаал хизээ дуусаагүй байна. Тэнд айраг байна. Одоо хүүрэнд айгаа бүлж юм гэр байна. Яг амт нэг Монгол айраг шиг те ханны махаа чанцсан байж байна. Ерөөсөө яг Монгол шиг ялгаа нь бол маш өндөр уустай, мөнгө цастай уустай тийм. Тэнд бол үнэхээр сайхан болсон. За тэгээд ерөнхийдөө бид хоёрын туусан зам бол нэг иймэрхүү хажууд жишээ тэгээ хавцалтай доош хэдэн метр ч юм гэдэггүй. Өнөөл ямарч байсан дуусна. За энэ замыг бол маш их бороотой, шавартай өдр давсан тийм. Кыргызстанд бол нэг юм явсан. Одоо Узбекистан, Таджикистан. Энэ ерөнхийдөө бол хоёрын хөгжлөг туулсан зам нэг юм хөл байсан. Дэлхийн таарсан. Султан. Тэр хамгийн энэстэй юм жийсэн нэг Монголоос гараа шил төлөв байсан. Тэр хамгийн том болтос. Тэгээд яг ийм юм болсон. Андаа үй хай гэсэн байдалтай доороос цогсон, дээрээс цогсон тийм байдалтай явсан. Яг нь бол гэхдээ яг ямар жижиг тэрэг юм бол явж болохоо яваалаас өглөөнөөс оройгоос яваад тэгээд дахиад хизээ чанартай давсан. Энэ уулыг давсны дараа мөн Тажикстаны замд орсны дараа хоёр дахиад өөр ямар ч дэлхийд дээрх зам нэг төмсөртэй санагдах байсан байсан тийм. Тэгээд хандлагатай болсон байсан. За энэ бол Тажикстан улс руу орж ирж байгаа байдал байна. За энд бол бомбын дээр мэ сонирхол явуулсан. Тэрийг манай хоёр ярих баха. За бид бол бомбыг 4800 м давж орсон. Тэгээд эхлээд буруу бомбон дээр очсон байсан тий. Тэгээд бид нэр интернэшнл бомб руу яваа тэр олуулсан хэлгээд 230 км буцаж очиод нэг бомбон дээр бүргээд даваад ороход тэр жижигхэн түүх шиг өрүүлж юмсэн. Тэнд тог байхгүй. Юу компьютер, интернет, бүр юу ч байхгүй. Юу вэ гэхээр хэдэн зэрэг ингээ нүүрс төлдөг.
Тэр нэг өндөр болохоор амар хүүтэй. Тэгээ бид өөрийн бичиг баримтыг ингээд бичгийн цаснаар бичиж авч байгаа. Тэнгүүдээ тэр нөгөө 7 цэрэг байгаа. 7 цэрэг ингээд буу үрцэн тий. Тэр бүгдээрээ согтоо. Тэгээ яасан бэ гэхээр дараагийн төрсөдөр гинэ. Тэгээ бид нөгөө EV зарцсан. Тэгээ нөгөө EV хамгийн гол нь мэйлээсээ даунлоод хийгээгүй ямар ч нэгэн код модоо гаргаж ирээгүй тийм факттай орцсон чи ямар ч интернет авахгүй. Тэгээ бид яах вэ гэжсэн чинь дараа нь наад хоёроо зүгээр явуулаа. Аливаа төрсөдөрт орё гэх. Тэгээ нэг орой олон дураад заавал тэр дахиад орчваа. Яг тэр үед бид маш их үлсэжсэн. Хоолой гэж амжаагүй нэлээ одоо явцсан те. Тэгээд ингээд ширээ дүрм мах. Тэгээд хоёул бүр ингээд амар эзнийхэн цаасан дараа юу байсан бэ гэдэг асуусан чинь нөгөө зэрлэг аргалын мах байсан. Тэр нэг бутарсан тийм илэг шиг амттай те. Тэр ихтэй амар гож хансан. Тэгээд бид тэр төрсөдөрт ороод тэгээд гарсан те. Тэр бас амьдралдаа үзэж байгаагүй ер нь та нар ч очив бүр ингээ ангаахаар тийм бомб байна. Хамгийн гол нь олон улсын тодтголтой. Олон улсын бомб гэдэг ба шүү дээ. Тэр нэртэй чи гэж. За тэгээд битээр бүр маш муу замаар тэр нэг өөдөөс ирж яваа бас нэг том 76-тай тийм хүмүүс бас нэг 2-3 гадны Европын жуулчдыг атсан тийм хүмүүстэй таарсан л та. Тэгээд ийшээ хизээ асфальтын зам битээр золгох бай гэсэн чинь бүр гахаад юу асфальтын зам. Тэгээд тоор энэ машин яг ямар нөхцөл байдалтай байгааг би мэдэхгүй. Гэхдээ та хоёрын сэтгэлийн бэлтгэлтэй байгаараа гэж битээр тийсэн. Тэгээд битээр бүр ингээ гахаад за ийшээ 300 км аваад Мургаб гэдэг хотод хоёр очноо. Тэгээд бензин тастайгаа залхах шүү гэсэн чинь өө за 300 км-тэй юу юм бах тэгээ явсан. Битээр тэр 300 км-ийг бүр 7-8 цаг өдөржингөө явсан тий. Тэгээд уг нь GPS-ээр Мургаб дээр баг ирчээд байхад нэг хот харагдахгүй. Тэгээ бүр ямар сони юм бэ гэж гахаад харчихсан чинь бахан гэрэл харагдаа. Өө тэр нэг атсан чинь тэрэнд нь 3 том тир зогссон тирийн гэрэл. Тэсээ нэг хотын гэрэл гэж хот гэж гаргахгүй тог байхгүй. Тэр Мургаб нь битэр ч очингуудаа нэг заавал буудалд ороод устай сайхан алчаалаа тайлбарыг байли хааны юм ярьсан чи юм буудал. За тэгээд ер нь яг ийм замаар битэр бүтэн хэдэн хоног явлаа 3-4 хоног явсан тий. Тэгээ битэр явсныхаа дараа нөгөө зам чинь Америк хаавь гэдэг юм давсан гам мэдсэн л дээ. Яг давж байхдаа бол мэдээгүй. Тэгээд бүр хамгийн амар замыг битэр шүн явж туусан билээ. Тэрийг нэг сайндаа шүн яваагүй те. Нэг юм хадан ингээ хавцлын дундуур явж байгаа зогсох газар байхгүй. Яг нэг машины ингээ нарийнхан зам. Тэг ингээ зогсоод амрах хэвээр цаг маань болцоод байхад чинь зогсох угаасаа талбай байхгүй. Тэг ингээ буугаад биенийхэн жилээ гаргахлаар ингээ машины гэлбэр ингээ аврах том аалцнууд яваад болтгоо. Нөгөөдөө ингээ бараг дугууны юун дээр нялцах гэх мэдэртэй. Тэгээ бүр машинасаа ч буух хэрэггүй битээ нэг шүний 2-3 цаг хүртэл яваад нэг жоон хажуу тийшээ гарсан юм руу хоосон чинь өглөө хоосон чинь нэг жорлонгийн хажууд. Тэгээ яг ийм замаар битээр явж байгаад яг нийслэл Душанбе хот орохын нэг 140 км-ийн наанд нөгөө хүсээд мөрөөдөд байсан асфальт гэдэг замтайгаа орсон. Энэ Тажикстаны зам бол сүүлд нь би ирээд мэдсэн Үхлийн зам гэдэг нэртэй гинэ. Памир Үхлийн зам гэдэг нэртэй. Одоо яг түрүүний ерөнхийдөө бол ингээд ийм Тажикчи өөрөө 90% нь хад. Тэгээ нэг 10% тэгшхэн газар гэж явна. Тэгээ замнууд нь ямар вэ гэхээр нэг талдаа юм хадтай. Хадаа ингээд жоох ингэж ухаж ингээд тэн дээр нь зам хийцэн. 2 машин зөрөх боломжгүй. Тэгээд доошогоо дахиад хавцал тэр доор нь маш өрөө урсгалтай гол байгаа. Энд нь Афганистанаас дахиад хад. Тиймээр бид 300-400 км замыг хэдэн ч өдөр туусан юм үү те. Тэгээ хамгийн гол нь Үхлийн зам гэдэг юмар явж байгаагаар мэдэхгүй шөнө төрөд болцсон. Мэдсэн бол бид хоёр тэр чи хайгаад явж чадахгүй шүү дээ. Тэгээ мдээгүй ямар аваа зам бэ гэсэн. Тэгээд энэ дардаа бид хоёрын туусан зам юу гэхээр 20 км замыг 2 цагийн хугацаанд туулж ирсэн. Юу гэсэн үг ингээ алхаад байгаа юм өлхөөд байгаа юм те. Аваа зам байна гэж яваад ирсэн чинь өмнөөр Үхлийн зам байсан. Тэн дээр маш олон машинууд доошоо холцсон байсан юм бэлээ. Тэгэхээр шинэ авсан болохоор хараагүй дараа нь харсан тийм интернетээс. Тэгээд дээрээс нь аимшигтай чулуунууд нь орж ирдэг. За бид хоёртой тохиолдсон хамгийн аимшигтай нэг зээл 130 орчим хэмжээний юу чулуу унаад замын маань өгөлчихсөн. Тэрийг дээр кош мушаар ингээд түлхээд хаглаа доошоо угаагаад
зам гарах гэдэг жигтэй таарсан. Тэр бит хоёр дээр унтсан бол яах ч үсэн мэдэхгүй. Хамгийн аюултай тэндээ үт юм лээ. Хадан нууд нөрж унжирдаг. За бид хоёр яагаад заавал энэ хаттай зам руу орцсон бэ гэхээр Узбекистан улсын визийг мэдүүлээгүйгээр Кыргызстанаас эхлээд Тажик руу орцсон болохоор нөгөө нэг тойрдог замаар нэг орцсон гэл. Уул нь бол хэрвээ дараагийн хүмүүс яаж авах хэрэгтэй гэхээр Казахстанаас юу ороод Кыргызстан ороод Кыргызстанаас Узбекистан, Тажикстан гэдээ орох юм бол уул нь замтай байсан юм байлээ л дээ. Тэрийг бид хоёр яаж мэдэх вэ? Тэгээд та ингээд явсан. Тажикт бол их гоё сэтгэл дотн үлдсэн. Хүмүүс бид хоёрт бол маш аимшигтай шүү. Наа чинь дайм болдог газар 100,000 иргэнээр буучсан газар наа чинь зүгээр чулууны ард акатай хүн байгаа. За ямаан дээр эсрэг хүмүүс үтсэн байгаа гэдэг хайгаад. Тэр нүгээр хайгаад олоогүй. Яг байдал дээр ямар байсан бэ гэхээр бид нөгөө нэг барууны хэвлэлээр ч юм уу тийшээ аюултай гэж бодоод идэг болохоос биш. Ямар ч аюултай юм байхгүй. Бид хоёрыг айлгаж ичээхээс илүү бид хоёроос айхал хүмүүс юм байсан. Яг үнэндээ бол тэгээд тэр хүүхдүүд маш хөрхөтэй километрийн өмнөөс ингээ хүүгээд ирнэ. Тэгээд дараа 1 километр дагаад өгч. Тэгээд ерөнхийдөө нэг юм цагаан шүттэй тэгээд нэг хар ямаа ингээд хатан дээр нэг ийм л хүмүүс явж байгаа. Гэхдээ сэтгэл нь бол маш том тий. Юу байгаагаа л өгдөг. Тажикт бол үнэхээр хүнээс хасдаг. Ерөнхийдөө эдийн засгийн буурай газар хүнээс сэтгэл бол мэдээж хамгийн өндөр дээр байж байгаа. Тэр утгаараа бид хоёрын Тажикстан улсад бол насны айлыг хийсэн, Тажик айлуудаар хонж явсан. Тий. Бензин колонк дээр зогсож байгаа л тэгээд нөгөө Wi-Fi-г нь ашиглаад уцаараа ингээд визэн өрөөдөр. Тэр нэг амархан. Тэр энэ Дундад Азийн орнуудаар визэн дээр санаа зовхон байхгүй. Харин Узбекийнхаа визэн дээр бид хоёр алдаа гаргасан. Тэрийг Тажикстан 14 хоногийн төлөө тийм маш уртаа үнэтэй виз авсан. Гэсэн чинь үнээр дээр 3 хонсон. $40 авч болох байсан юм. Бид хоёр баруун $130 авч болох тийм авсан. Тэгэхээр Узбекистаныг бол туулах бид хоёр тийм 3 хоног хэрэгтэй байсан учраас визээ сонгохдоо бас хугацааг сайн бодмоор би яг хэд хоног яг юу үзээд хаана явах вэ? За тэгээд Узбекистан улс руу ороод Тажикаас Узбекистан руу ороод ийм байдалтай болсон. Ерөнхийдөө Узбекистанаас нэг чирсэн байх гойсон. Тэгээ Узбекистанд Узбекистанд явхад бол бид хоёр бол маш их жуулдж ийсэн л да. Тэр бүр гайхалтай сүм ордонгуудыг бол нэлээд сайн судалж иж орох хэрэгтэй байсан. Тэгээд бид тэр бол яг сүм тэр түүхийн талаас судлаагчид эрдэмтэд биш учраас бид тэр нэлээд жуулдж байгаа. Гэтэ өөрсдийнхөө чадлаар бас нэлээд сайн уншиж сүмүүдэд үзсэн байгаа. Тэгээд Узбекистан бид өөрийн хувьд бас маш хүнд аялалсан байгаа. Тэгээд 3 хоногс ч гэсэн бид өөрийн биеийн байдал танд бол жоохон увдсан байсан. Тэгээд маш гоё үзэсгэлэнтэй юмнуудыг тийм биетэй хүн бас үзэхэд байх нь хэцүү. Тэрнээс гадна аимшигтэй халууныг үзсэнтэй. Өдөртөө бол нэмэх 47, шөндөө бол нэг 35 6 хүрчээсэн. Тэг ингээ халуун ч ингээ хүнийг бас маш их тамирдуулдаг юм байлаа. Тэгээд 3 хоногийн дотор бол Узбекистанаас хурдан гарахыг бол хичээсэн те. Гэтэ бас их проблем гарсан байгаа. Хоёрын хамгийн хөгөөлтөж ирсэн яг Узбекистан улс байхгүй юу? Хил дээрээс нь хулгай асуудалд орсон. Хил дээр нь чинь орж ирээд Самаркандд ирээд мөнгө солилцсон чи бид хоёр мөнгө алгацсан гэсэн. Аялын зарлаач мэдэхгүй байхгүй. Яагсан бэ гэхээр бид хоёр Тажикстанаас Узбекистан руу орохдоо нэг удаа машин онгорхоор гэсэн байна. Уул бид хоёр машинтаа явж байхдаа ч холдохдоо ч метрийн зайд байсан ч өргөж төвжихтэй үнэтэй байсан. Нэг удаа онгорхоор орхиод нөгөө цүнх мөнгөө сканердуулаад тэгээд гараад ирсэн. Тэгээд мөнгө байхгүй маргааш. Доктортой байсан мөнгө аялын зардалтай байх болсон. За тэгээд Өлсөн. Тэгээ өөрхөөс ч өөр аргагүй нөхцөлд орсон. Яг $30 тэнд үлдсэн. За тэгээд $30 юу ч гэсэн цалиулаад ороод би машиныхаа хар хайрцаг шүүж яг хин хизээ авсан байна. Тэгээд тэр бичлэгээ бариад очие гэж. За яг мөнгө солих хооронд би хар хайрцаг шүүлээ. Яг хүн ирж байгаа тасарч нэг бичлэг. Яасан ч өөдгүй юм дээ. Made in China таарсан байл юм дээ. Тэгээд хамгийн гайхамшигтай нь бид хоёр 2 цаг хугацааны эцэст машиныхаа тэд ороос олсон өгөхөө. Яасан бэ гэхээр манай хүн чинь санхүүгээ хариуцж байгаа шүү дээ. Сандалд ороо нэг нууц юу гэдэг байхгүй шургуулах шиг юм. Тэрэн рүүгээ ингээд хамгийн сүүлд мөнгө аваад хийгээд хаасан чинь дээгүүр нь аваад унчиж. Тэгээд шалгаж болчихсон доогоор ингээд явчихгүй нөгөөх нь. Тэгээд бид хоёр тэр 2 цаг чинь бөө юм болсон да тий. Анх төрсөн 10 жил явсан цаг маа гэж амьдрал нүдний өдөр гэж байна. Бүх юм болсон. Тэр 2 цаг үнэхээр хэдэн сар шиг болсон тий. Одоо яах юм бэ? Буцаад
мөнгө одоо замын зардлалаад харих юм уу? Тэгээд лаванд явж ирэхэд Узбек мөнгө олж зүг. Нөгөө үстэй тэрч байгаа тийм. Тэгээд ямар ч байсан олсон. За тэгээд энэний болохоор бид хоёр юу гэж ойлгосон бэ гэхээр за бурхан сануулж байгаа юм. Та хоёр хитрхи салан задгаа яваад байна. Карт руугаа бүх юм одоо чинь бидгээ бүх газар тийм хүмүүсийн сайхан гэсэн аюултай газар гэж болчихгүй юм аа болчихгүй шүү гэсэн сануулга гэж үзээд тэгээд бурхны хүснэр гэсэн. Тэгээд өөр Узбекистан бас нэг анхааруултай юм энэ тийм бензин маш асуудалтай. Бензин олддоггүй. Колонкууд дээр яваад ч дан газ байдаг. Тэгээд бензин бид хоёр ингээд тал баг бензинтэй Узбекийн мөнгө байхгүй. Мөнгөгүй гэсэн энэ чинь нэр ATM нь олон улсын карт уншихгүй байсан. Банкнууд нь мөнгө салахгүй. Эсвэл солиор ингээд тал ханшаар авч идэх юм айгүй яг тийм асуудалтай барууны хөгжилтэй газрууд бол тийм. Тэгээд бид хоёр жоохон мөнгө солиулсан чинь ийм бодол мөнгө мэдрэхгүй. Тэгэхээр бид хоёр нүгээр нь одоо жаргах юм бодоод ингэж өгөө. Гэсэн чинь ханшин муу юм чи ийм их хэрэглэвэл яах вэ? Тэгээ хөдөө явжсэн чинь дууссан. Хөдөө нь юу гээд хотод олдохгүй байсан exchange хөдөө олдох гэдэг. Тэр тэгээ мөнгө байхгүй халуун 47 градустай нарамд цахуулсан. Уснаас хордлого авцсан тийм. Тал банк бензинтэй үлссэн өсөжгүй тийм. Тэгээ ер нь маш хүнд байдал орсон. Тэнд нэг хөгжилтэй зүйлийг одоо заяа ярих бах. Эсэнд уснаа ярина уу? Ахны яриад гэж болсон. За тэр нэг өглөө бас их чанга байсан юм аа. 47 градус 3 хоног явцсан. Тэр нэг усанд орох яг шаардлагатай болсон байгаа тийм. Тэгээ нэг Узбекийн мөнгөөр бид тэр Монгол мөнгөтэй нэг тэнцвэрлээд 7000 төгрөгтэй. Тэргээр нэг хүн усанд орох боломжтой байлаа. Эсвэл цэврээс авах. Битэрийн цэврээс дууссан. Тэгээ хүнжинд цэврээс авахаа бодно үстэй. Тэгээд нэг юм зогсоол тэрийн зогсоол дээр бид хонсон байсан тийм. Тэгээд тэнд гоё нэг шорлог морлог шараад нүртээд идэв. Битэр мөнгө авах. За тэр шорлог яах вэ гэснээр за тэг явж исэн чинь төвшөө Google гараад ирвэ. Яасан гэсэн чинь нөгөө шүшүүрийнх нь мөнгө хураадаг хүн байхгүй байна. Чигээс ороод усанд орчих би улгаан усанд орчих байдаг. Би юу заа гэл шопоноо бол гүүвэ нэрээ алга. Тэгэл ингээл таквал орсон чинь дан тэр яах нь. Юу тийм эмхтэй юм байхгүй. Надаас нэг ч эмхтэй юм байхгүй. Тэг бүгдээр ингээд надраа бүр гайхаад. Гэсэн чи би ингээд дүүш гэдэг. Хаалга байхгүй. Ингээд хулдаас амжуулсан. За тэгээд яг тийм завсар махсартай ингээд тэрнээс яг тэр үед надад нөгөө ичгээс илүү усанд орох хамгийн чухал байсан. Тэгэл тэр нэг захааруу яаж байгаа ингэж байгаа газ усанд орох. Тэгээд хулгаа тэгэл гараал гүц. Тэгэл ороод за хөдөлгөөн. Бас гарч ирээ мөнгөө нэг ч өгөө дээр сандраад байгаа тийм. Тэгээ нөгөө төрөө цэврээс аваад хойлоо хулгаар усанд орсон. Бүхэт амжилт тийм. Бид Узбекистанд анхаарах зүйл бол та банкныхаа картыг найдаж болохгүй. Тэгэхээр шаардлагатай хэмжээгээр мөнгөө солиулах. Ялангуяа хөдөө бид хоёр шиг зүг цэглэн мөлөөр явах юм бол тийм мөнгө ч хангалттай байх хэрэгтэй. Усаас амбаа заах хэрэгтэй. Тэгэхгүй бол байгалийн ус ч гэдэг юм уу зүрх өсч байгаа уснаас аваад бид хоёрыг хордлоод урсан болохоор тэрийг анхаармаар. За мөн миний амьд одоо замынхаа туршид хүмүүст хэлхээсэн гэж бодож авсан ганцхан хатуу сургамж. Тал банк бензинийг та нар бензин битгий бодоорой. Таардаг юм бол нэмж яваарай. Энэ үнэхээр одоо хэрэгтэй. Би чинь нэг хэд ид чинь гэж үзэх гээд ингээд нөгөө бензинээ доош тулчдаг. Тэгээд юу байхгүй те бензин байхгүй. Тэгээд тэрнээс нэг хоёр удаа тэгээд тэрнээс хойш дандаа тал болоогүй байнга таарсан газар нэмж явах хэрэгтэй юм билээ. Гэхдээ дараагийн колон хэдэн километрт байгаа нь мэддэхгүй. Тэр нь бензинтэй хэсэг нь мэддэхгүй. Ер нь аягүй. Зарим газараа та нэмжсэн гэж боддоо. За манайд одоо ингээд маниулдаг колонк байсан шүү дээ. Тэр цаашаа заа. Тэр хөгжилтэй байгаа. Зүгээр л канистертай. Бензин колонк гэдэг байшин байна. Тэр гадаа нь ямар ч юм шахах тийм шалангтай байхгүй. Тэгээд дотор орнгууд ингээ өөмгүүдийн канистер дийц. Энэ шаран дийзлээ цэнхэрэн бензин нээч гэдэг юм. Тэгээ ингээ литрээр ингээ савлцсан юм сүүз орж байгаа шүү дээ. Тэгээд тэдэн литрийн гол юулүртэй гарч ирээд хийж өгөөл яваа. Ийм газар учраас маш их байт юм байна. Ялангуяа ташиг руу тийм. Тэгэхээр бас нэр бензиний тал дээр их бодмоор юм билээ. За мөн газ маш амтхан гэдгээс хэлмээр энэ газ машинтай дундад газар явахад үнээр хэмнэлтийн интернетээр ирчихсэн. Тэгээд Узбекистан улсдах юм аялал бол маш хөвгтэй болж өнгөрсөн. Бид хоёр Давлан Төмөр хааны музейнээс хавлаад бүх бунхнаас хавлаад бүх үзэх ёстой юмудаа үзсэн. За тэгтээ бас халуунаас зүхтаагаад ер нь бушуу төрөн гарыг даа гэсэн бодолтой болсон. Бас нэг анхаарах зүйл бол Узбекистанд жуулчдыг шулах гэсэн тийм яваргуу орлого байдаг шүү дээ. Тэр бол Узбекистанд гоё ингээд төрөл болцсон байж байгаа. Тэгэхээр тэн дээр бас болгоомжтой хандах хэрэгтэй.
бид хоёр нэг удаа холбогдуулсан тийм. Нэг бензин авсан чинь бид хоёроос бараг 4-5 банк бензин өгөх хэмжээний мөнгө авсан байсан. Тухайн үед мэдээгүй явж байгаа буцаж гинт ойлгоод ирсэн. Тухайн үед холбогдуулсан гэсэн байна л да. Тэр Узбекистан тэрэн дээр бас аяга анхааралтай байх бол $10, $100 ч гэж магадгүй. Гэхдээ хоол бол хэрэгтэй дундаа тийм. За тэгээд Узбекистанаас бид хоёр бензин тасруу, хал банк бензинтэй мөнгө байхгүй Казахстан улсын арилтаа зорьсон. Яагаад Узбекистанаас Казахстан руу явах болсон бэ гэхээр Туркменистан улсынхаа визийг бид хоёр авч чадаагүй. Тэгэхээр шууд доош авах боломжгүй. Бид хоёрт Иран руу явах зам нь нэг бол Афганистан улсаар тойрох, эсвэл Каспийн тэнгисийг тойрч ингэж Азербайджан улс руу явах юм зам байсан. Тэгээд Афганистан руу бас арайч орж чадаагүй тийм. Каспийн тэнгисийг тойрох замыг сонгоод явсан. Бас нэлээд хүндрэлтэй зам байсан. Ялангуяа тэр Каспийн тэнгисийн дээр тавийн Атраи гэдэг Казахстаны хотуудаар бол их хэцүү зам байхгүй. Бас л ерөнхийдөө нэг өндөө сундуу тиймэрхүү байдалтай тийм. Тэнд бид хоёр ганцуудаа цагдаад дээр төлж исэн тохиолдол байгаа. За тэгээд энэ бол юу руу орсон байна? Бараг Украиний наанд шахах халимгийн бүгд бас нийслэлтэй хотоос 70 км-т Монгол улсаас энд аж төрж малчин хийдэг нэг юм ханд авсан. Энэ гэрт бол амьдэрдэг биш. Энэ хүүхдүүдийн тоглоомын гэр. Одон гоё гэр байгаа. За энэ наадмын өдөр маш гоё зүйл болж байсан. Тэрний юу гэсэн бэ гэхээр юуны Монгол, Шинжаанаас ирсэн Монгол, за усаас ирсэн дөрөв Монгол, халах Монгол, ойрд бурайд ч гэдэг юм бүх тэр халимг Монгол бүх газрын монголчууд цуглаад зайлшгүй наадмаа хийжсэн. Бандаа барилдаа тэмээг оролдуулаад тийм чадлаараа наадмаа хийсэн. Энэ дээр болохоор яг наадмын өдөр таарж орсон. Үнэхээр гоё байсан тийм. Тэр хаа байсан Шинжаанаас ингээд зөрөөд ингээд ирээд энэ наадмаа хийж ирэхэд гоё байсан. За тэгээд эндээс яваад нэг ийм юм гэсэн заяа маш сайхан ярьж өгнө. За бид тэр халимгаас гараад Азербайджан орох ёстой, Азербайджаны визийг авсан тийм. Тэр явж исэн чинь халимгийн хүмүүс хоёр яг замд нөгөө Дагестан, Чечен Дагестан нар дайрахсан л да. Тэгээд хоёр тийш битээ яваа гэхээр маш олон үлсэн тийм. Гэхдээ яагаад гэсэн чи тийш аюултай тэнд одоо хослог хөдөлгөөнтэй байгаа хоёроос тийш битээ. Тэгээд бид тэр чинь Азербайджан авахын тулд яг тэр замаар явхаас ямар ч гарц байхгүй. Тэгээд бид тэр цаанаас нэг агч бас нэг төрөөгөө гайгүй л эцтэй гэдэг. Тэгэд Чеченийн нутгаар бол нэг зогсолгүй өнгөрсөн тийм. Тэгээд Дагестаны хил рүү ороход болстой яг нөгөө дайны бэлэн байдалтай юм шиг цэргүүд ингээ зогссон. Бүх машиныг шалгаад, битүүрийн бүх бичиг баримтыг шалгаад, тэгэл жоохон юу ах юм бол буулгаж ирж шалгаал тийм нэг болон тойрол ингээл ямар сони ингээд явж исэн чинь яг нийслэлт натсан л да. Нийслэлт нь бензин коллектор бензин авах зогсож исэн чинь битүүрийн картыг уншдаггүй, олон улсын картыг уншгүйгээд яа тийм мэдлээгээ зогсож исэн чинь баахан юм залуучууд ирээд хөөх ингэж явж байгаа юм уу аль маршрут ингэ тэргээл асуугаал те. Тэгсэн нэр 3 залуу за манайхаар ач хоол хийдэг. 10 цагч хүний 10 цагч чи ийм залуучууд тэгээд би нараас ингэдэг юм аа. Түвшээ яах вэ гэсэн мэтлээ надраагаад би ингэ гэсэн чи нөөцсөн за цай ууя хоол хийдэг гэж шалгаагаа те. Тэгэхээр за гэчвэ. Тэгээ бид тээр за дагаа яа гэх нэг 3 залуу бараг цахын 3 залуу. Тэгээ бид тээр машина суугаад араас нь дагваа. Хотоосоо гараад бүр гэр хороолын ингээд уул руу авираад зүйлдээ нөгөө хотын гэрэлтүүлэггүй замаар явж байгаа. Би нэг арцаагаал утсан хөө эргээд цутаач үл яадаг. Өгшөө шарааш тэгээд байгаа. Одоо шарааш нэгэнд явцсан ч одоо дүүрсэн гэсэн. Тэгээ бүр бараг 30-40 минут явсан тий. Тэгээ нэг юм шавар байшин руу ингээд эргээд зогсож байна. За артан зогссон чи ингээд гадаа зогсон дахиад 10 залууч ингээд дан залуучууд ингээд газар суудсан. Харанхуу ямар ч гэрэл байхгүй. За өнгөрсөн. Одоо тэгээ буухаас гэж хоёлаа бууаа. Тэгээд бүгдээрээ гараа ирэл за оръё гэдэг нөгөө шавар байшин руу. Тэр нөгөө муслим шашинтай болохоор гутаа талаар. За байшин дотор бол зүгээр л шилтгээ. Орд хаш битүүр бүр гайхцгүй гэж хевсийн ингэж үзээд бараг обагийн нөгч би ингэж үзээд. Оо авчурыг хараа гэх. Тэгээд энд ийм залуучуудтай танилцаад бүр ингээд шөнийн 12-ны хүртэлтэй айлуулаад бүр айгүй гоё битүүрийн бас аяллаа хамгийн гоё тийм уулзалтуудын нэг болсон л доо. Тэгээ нөгөө энэ хэд чинь ингээ найзуудыгаа дуудаад сүүлдээ нэг галтгоор ингээ багтахгүй 10 30 40 залуучууд болсон. Битүүрийг хатаа ийм хоёр бас ингээ явж ийн гэдэг найзуудыгаа дуудсан. Шүний нэг цаг битүү. Тэгээ ингээ чансан мах идээд нэгсээ орой жонгоо болсон тийм. Тэгээ битүүрийг яг колонкоос авч гисэн
гурван залуу маань яг тэр колонк дээр яг тэр зогсоол дээр аачаад за сайн яваарай гэд гар бариад ингээд салсан. Тэгээд маргааш нь хоёулаа хонцдог л байсан шүү дээ. Тэгээд тэр Азербайджанд орсондоо яг энэ Азербайджан руу ороход битээр ерөнхийдөө бас яг жоохон дэлхийн стандартын гоё асфальтын зам руу баг анх удаа орчихсон тийм. Ерөнхийдөө бол Азербайджан хүртэл бол бас зам бол сайн байсан тийм. Нилээ муу замаар. За ер нь жигтэй л явж ивэл зүгээр юм байна да чи бодох замаар л нилээ явсан. Тэгээ хамгийн сүүлд нь Азербайджан ороод зам засмал гоё зам хараад бит хоёр баг үсгэн шахсан тийм. Тэндээс хойшоо бит хоёр нэг зам дээр санаа зовоогүй. Яг хоо Монголд гэхэд манай дахин Улаанбаатарын зам шиг. Гэхдээ асфальттай ядаж хад байхгүй, шавар байхгүй, хавцал байхгүй, дээрээс чулуун нуурж орж ирэхгүй гэдэг чинь бүүн баяр үстэй тийм. Ямар ч аюулгүй тийм сайхан мэдрэмж төрсөн. За тэгээд Азербайджан улсад орж ирээд бит хоёр алмаарсан. Яг тэгэхээр энэ бит хоёр хизээж Азербайджаныг ийм хөгжилтэй гэж бодоогүй, мэдээгүй, ямар газар байдгийг нь сайн мэдэхгүй орсон. Үнэхээр шилтэл. Дубаар яваад мөнгө хөрөхгүй байгаа хүмүүс шууд Азербайджан явж болно. Яг жижигрүүсэн Дубай л гэсэн үг тийм. Яг нэг цагуурын хөгжилтэй шилтэл замтай. Гэхдээ аягүй сайн улс нь ингээд аимшигтэй мөнгөтэй мөртлөө, маш их мөнгөтэй мөртлөө хүмүүс нь яг нөгөө Европын шиг соёлж байгаагүй. Улс нь ингээд Европоос илүү нөгөө байшин барилгаар хөгжилтэй мөртлөө хүмүүс нэг наад тал руугаа маяг урдуур шахаж ороо сигнал даа барь цонхороо ингээд тэгээ зам дээр бол нэг тийм таатай байдлаар мэдрэгдээгүй тийм. Яг хоо жоохон тийм бүдүүлэг маяг юм байсан. Азербайджан улсад бит хоёр нэг инээдтэй хоёр удаа таарсан зурган байна. Тэр Азербайджан улсад явж байхдаа Монголд харсан хоёр хүнтэй таарсан. Энэ шууд хөгжиж байна. Нансаа таны байшинтай. Азербайджан бол ерөнхийдөө нэг иймэрхүү газар байт юм байлээ. Тэр бол ямар төсөөлөл болсон. Яг л Дубай шиг тэгээд энд дэлхийн нөгөө дэлхийд дээр ганцхан байдаг хевсний музейгээс ахуулаад үзэж харах юм бол үнэхээр барагдахгүй маш ихтэй. Энэ бит хоёр нэрээ бас аялагч нарт хэлэхээр Азербайджан дахтаа бит хоёр гүржийн визийг мэдүүлвэ. Гүрж улсын виз бол $20 бөгөөд 5 өдрийн дотор гардаг. За тэгээд 5 өдрийн 40 градус бит хоёр машиндаа ингээд хийх үйлдэлгүй байгаад чадахгүй нэг $5 мөлөө нэг хостел шиг болоод байсан. За тэгээд виз гараад баярлал хэл дээр нь очисон чинь хэл дээр нь хэрвээ та Шенгений визтэй шууд орж болно гэсэн бичиг байж байна. Бит хоёр юу хэлсэн бэ тийм. Ямар ч хэрэггүй нөгөө мэдэхгүйгээсээ болоод тийм 5 өдөр шалт юм хүлээсэн байхгүй. Тэгэхээр энэ аль улсын визтэй байхад таныг аль улс руу оруулах гэдэг бас яг аялал гарахаас өмнө судалмаар байна лээ. Жишээлбэл Английн визтэй бол тийшээгээ Шенгений олон улслагийн визтэй бол энэ улсууд руу орохыг зөвшөөрнө гэдгийг мэдчихээд явах бол бас энэ маягийн алдаа гаргаж тэгээд бид хоёр ч одоо шинэ анх удаа явж байгаа болохоор ийм алдаа бол гаргасан тийм. Тэгээд Азербайджан тэмдэгч юм юм тийм. За яагаад болж тэгээд таван хүлээсэн виз маань гараад битээр гүрж рүү орсон. Тэгээд Тбилис энд бас нэг жоохон сонир мэдрэмж төрсөн. Тэгэхээр гүрж ортол бүх битээр явжсэн бас маань муслим шашинтай байсан. Тэр шашнараа гэдэг юм уу бүр нэг согтуу хараагүй, нэг шүмийн цэнгний газар хараагүй бүх юм ингээд ястай дихтэй байсан. Тэгээд битээр гүрж рүү орж ирэхэд ингээд тэр хагасаа өдрийн шөнө бол өстой нэрээ битүү шавуудал. Битээр бүр нөгөө сүүлийн сар гарan тийм хараагүй битээр бүр амар сонир савт юм байсан те. Энэ тентгүү шавуусан залуус, энэ тентгүү уусан залуус гэж гадаа том хөгжмөө тавьсан те. Тэр бас битээр за нөгөө шашин гэдэг нөгөө бас юугаа нийгмийг цэвэрхэн эрүүл байлгадгийг бол харсан. Тэгээд гүржид хардаг хүн бол битэрт гүржтэй амар хямдхан шүү таар тусмааслаа солиод аваараа дэлгүүр хашаа ороороо те гүржийн хоолнууд нь нэлээд хямдхан гэх. За тэгээ битэр төсөөлөлтөй гүржиг бүр нэггээр хямдхан гэж бодсон байсан чинь оцсон чинь амар үнэтэй. Тэгээ бүр гайхаад исэн чинь нөгөө Европ зүгээс гүрж рүүгээ ирэхээр их хямдхан байдаг юм л да. Тэгээ битэр болохоор яг нөгөө Тажикстан, Кыргызстан ингээ явсан болохоор яг битэрийн үн ингээ өсөө явсан. Тэгээ битэрийн очижсэн газраас л гүрж үнэтэй байсан те. Юу хоолн ч амар үнэтэй, дэлгүүр орсон ч амар үнэтэй, юун тусмаас солиулсан ч бүр үнэтэй те. Тийм байсан. Тэгээд гүржийн энэ хөшөө үзгэж дээр 300-400 км-ийг зорж чадсан. Энэ Батоми гэдэг
яг хар далайн иргэн дээр байдаг дэлхийн бас маш алдартай музей. Тэгээд музейг энэ хөшөө. Тэгээд битэрийг яг энэ хөшөөг үзэхийн тулд бүтэн өдрийн туршид судалгаа хийлээ. Яг ямар төвхтэй, яг яасан хүмүүсийн тэ ямар хүн зохиосон архитекторын хийсэн гэдэг яг тэрийг судлаад хүн мэддэг юмаа ингээд үзэх ямар байдаг мэдрэмжийг битэр яг энэ хөшөөнөөс авсан. Тэг үнэхээр гайхалтай байсан төвшөө баг үйлсэн тэ. Ямар гоё хөшөө вэ гэдэг. Тэгээд битэр энэ чинээс армянаар орсон тэ. Гүржлэр бол надад анхааруулж хэлэх юм байна. Гүржүүд за би мэдгүй гүржүүд гэж хэлнээс надтай таарсан гүржүүд холих байсан. Бид нартай таарсан гүржүүд холих байсан. Бид нар тэнд баг зэрэг машинд үйлчлэгээ хийлгэсэн, ойр зургийг хийлгэсэн бүх юмнууд байна. Ерөөсөө нэг чанарын шаардлага авахгүй нүд хуурсан урагдсан юм байсан. Жишээлбэл бид хоёр яг юунаас Тбилисээс Батами руу явж байхад манай машины air condition эвдэрсэн. За баг 40 градусаас дээшээ 24 цагаар байнгын суулж явж байгаа болохоор эвдэрсэн байх л та. За тэгээд бид хоёр амар үнэтэй болно гэж гүрийгээд 40 градус 4 хоног тест юм байл юм. Тэгээд тэрнээс л илүү тестэх юм байлээ. Тэгээд кондишнер засварлахаар шийдсэн. Мөнгө тэр үед бол цаанаас Австралиас орж ирэх хэвээр мөнгө маань ирээгүйсэн болохоор бид хоёр санхүүгийн эмзэг байдалтай байсан учраас засуулж чадахгүй байсан тийм. Тэгээд бүржид засуулсан харамсалтай нь бараг $200 орчим доллар, $250 ч юм уу болсон тэр засвар маань 7 хол болсон. Нэмээ айгүй гайхамшигтай бид хоёр нь хэлээр дөнгөж ороод байж байгаа байдал яг Монгол шиг. Энэ Монголд ийм байдаг үстэй тийм. Хоёр бүр ингээл харахаар л яг ийшээ харахаар л яг ийшээ харахаар л яг Монголтай амар адилхан тийм. Тэгэл тэр цаа нөгөө улаан пат трактор байдаг шүү. Улаан тракторнууд юу гэдэг вэ? Салга улаан трактор яваад ингээд нөгөө нэг тариа будаага хураагаал хүмүүс хүүц мөрзөр юм хавлаад байгаа юм уу яагаад байгаа юм яа сэлэнгэд ороод ирсэн юм шиг тийм. Чөөх армин гэж ийм газар байдаг юм уу гэл гайхаад яваадсан. Урд нь яг ингээд очих газруудаа бүгд нэг метр ингээд судлахаас илүү очиж гой шоконд орох нь илүү кафтээс учраас бодохоор яг очсныхан дараа судалж хийжсэн тийм. Ерөнхийдөө бол тэгээ армин усад орж ирсэн. Хөдөөгөр бол үнэхээр сайхан байсан. Энд бас армин ирчүүдтэй гэж хэлэхэд армин эмэгтэйчүүд хамгийн царайлаг шүү. Тэгэхээр нөгөө дандаа нөгөө юм боолцтой хаалттай юм хувцастай эмэгтэйчүүд харж явж байгаа. Анх удаа христийн шашинтай газар руу ороод ирэнгүүт нөгөө чөлөөт хувцаслалт яг өөрийнхөө гоо сайхныг илэрхийлэх боломжтой газар болж байгаа тийм. Тэгэнгүүт би ч эмэгтэйчүүдийг харсан цагаач эмэгтэйчүүдийг харсан. Тэнд бол үнэхээр гоё нүд хөмсгнүүд бол байсан. Үнэхээр тийм. Армин бол тэр бүр сэтгэл сэтгэл болцсон. За тэгээд дараа нь Ереван дотор тэнд амьдардаг, армин улсын хэмжээнд амьдардаг ганцхан монгол оюутан олж уулзсан тийм. Манай Заяагийн хөгжим коллежийн сургуулийн дүүн байж таарсан. Нэг өдөр сайхан уулзсан. За армин бол бид хоёрын хийсэн хамгийн одоо бодлоод хамгийн тэнэг зүйл нь гэвэл бид хоёр Нагорный Карабах гэдэг юм руу очсон. Тэр нь ямар учиртай юм байсан бэ гэхээр армин Азербайджан хоорондын газар дундын газрын маргаантай дайнтай бүс байсан байлаа. Тэрнийг сурвалжлах гэж гэх юм уу та сонирхож зориуд очсон. Тэгээ сүүлд нь Минжүүлсэн талбай дээр явж ирснээр мэдсэн. Өөрөөсөө тэрнээс гарсныхаа дараа. Тэнд бол дайн болж байгааг бол мэдчихсэн. Ерөнхийдөө бол заримдаа нэг хоёр хүн буудчихыг мэдчихсэн. Гэхдээ арайч тийм Минжүүлсэн талбай дээр ирээд зогссон нь бол мэдээгүй. Тэгээд яг нь Минжүүлсэн талбай гэдэг тэмдгийг нь харчаад нэг тоогоо худлаа ч юм уу, үн ч юм уу бид нарт нөгөө Минж хол юм чинь гэж санаад буухгүй байхгүй. Өөх амар ингэж бодвол тэгэл цаашаа явж исэн чинь нэг хэдэн эмэгтэйчүүдтэй тийм армин эмэгтэйчүүд таарсан. Монголд бас ажиллаж исэн гэдэг ээж нь биднэрт амар ихтэй маш хоёр дайлсан. Тэдний гэсэн чинь нэг охиных нь найз залуу тэнд илбрээд нас урцсан гэсэн жилийн өмнө. Тэгэл бид хоёр үнэхээр аюултай газар очсон юм байна да гэдгийг сүүлд нь мэдсэн. Яг нөгөө Памирийн нөгөө юу шиг зам шиг өвлийн замаар явснаа сүүлд нь мэдсэн шиг. Тэгээ Армениас их хөвгтэй бид хоёр Армениас Иран руу орно гэсэн төлөвлөгөөтэй. Ираны хэлрийг шууд визгүйгээр зорж явсан. За яагаад бид хоёр визгүй мөртлөө тийш явсан бэ гэхээр уул нь нөгөө дэлхийн аялагчдын форум дээр бичснээр бол тэнд нэг юм цонхон дээр нэг Мухаммед жил нэг хүн байгаа. Тэр хүн та нарыг оруулнаа гэж бичсэн байсан байхгүй юу? Тэгэхээр нөгөөх нь өмсчихгүй юу? За ингээд орчин. Яг бондынх нь нэрийг харж байгаа. Яг тэр бондон дээр нүрээд ирлээ. Одоо ингээд очингууд нөгөө ах уу? Виз газ дараад өгчин гэсэн ойлголттой. За Иран улс бол нөгөө монголчууд нисээд очиход онгоцны бодол дээр ингээд дараад өгчдөг. Газраар очиход бол асуудал өөр юм байдаг л те. Тэгээд бид хоёр бөө юм болж байгаа Ираны хэл дээр давхиж ирээл лайв хийсэн те. За ингээд Иран руу орох гэж байна гэл ингээд лайв хийж цагдаад баригдлаа хайчихсан тийм. Гинт ингээд юу нэг цэргүүд давхиж орж ирэх бид хоёр байраад байгаа шүү дээ.
Тэгтээ харьцангуй гайгүй ямар учиртай яаж явж байгааг хэлээд нөгөө бичлэгээ устгах гэдэг. Хоёр лайв хийжсэн чинь бичлэг байхгүй фотосоо үзүүлээд тэгээ хадгалсан. Тэгээ Иран руу Армениас гарчаад Иран руу орох болвоо. За очиод нөгөө хүн хайсан чинь ажлаа өгөө 4 сар болж байгаа. Хоосон цонх бүрэгцэн. Тэгээ бүр яг ингээд тэр цонх нь бол байгаа. Би бүр яг цонхын нүрт олж байгаа байхгүй юу? Харамсалтай нь урдуур ингээд нэг том плакат ингээд татцсан. Ажлаа өгсөн. Тэгээ тэр хүн байхгүй. Бид хоёрыг оруулах хүн байхгүй. Тэгээ яг үндсэндээ тэнд нөгөө нэг виз шууд on arrival виз өгөх хууль хэрэгцээ үндэстэй тийм үндэс байхгүй болчихсон. Тэгээ бид хоёр гуйж үзсэн нөгөө материал нөлөөс мөрнөөс унгааж үзсэн, ширээ кинод гаргаж үзсэн. Ямар ч нэмэргүй байсан. За тэгээд тэндээс гарах шаардлагатай болсон. Тэгээ Армени руугаа буцаад орох гэсэн чинь яасан байх нь виз дууссан байсан юм шүү дээ. Нэг удаа ингэ визтэй. Тэгээ Армениас Иран руугаа орчихно гэдэг гарцсан буцаад орох гэсэн виз байх. Тэгээд дундын бүснийг хонсон тийм. Гацж нэг хоноод тэгээд визээ мэдүүлээд дахиад машинаа бүртгүүлийн шинээр хэлгээд Армени руугаа орж ирсэн. Тэгээд Турк улс руу гүржээр дамжаад Турк руу орсон тийм. За Туркд их гоё зөндөө болсон. За Турк бол бас бид өөрийн аяллаа нэлээд оргил үе байсан. Яагаад гэвэл бид өөр гэрээсээ гарахдаа заавал хийх ёстой, хийж үзэх зүйлийн жагсаалт хийгээд гарсан. Тэгээ тэрний бол нэгийнх нь том хэсэг нь бол авраг том агаарын бөмбөлөнд суух байсан. Тэгээ бид өөрийн яг тэр агаарын бөмбөлөн дээр суусан өдрөөс бид өөрийн танилцсан өдрийн ой тохиосон байгаа. Тэгээ тэр авраг том агаарын бөмбөлөг дээр суугаад ойргийнхаа тухай яриа тэгээ бас битээр лайв маяг гэдэг битээр ер нь бөмбөлтөө нөгөө орчноосоо тасарсан хоёрх нь явж байгаа юм шиг баг ихэн сая өнгөрөөчөд эргээ харсан чинь хүмүүс барыг битээр л муухай 10-ийн үнэтэй цог нөө нисэж байгаагаа бүр мэдрэхээ хэлцээ ойлаа тийм аз жаргалтай явсан байгаа. Тэгээд энэ бас яхад юутай те асуудалтай битээрийн үнийг анх судлаа яхад нэг хүний 80 евро байд юм байна гэдэг. Ирч илүү тийм евро байд юм байна заа гэдэг. Тэгээ атсан ч нөгөөх нь үнэн бүр үнэтэй те 300 евро, 200 евро. За хамгийн үнэтэй нь хамгийн хямдхан нь 180 евро. Гэхдээ хоёлаа нэг шоконд орт юм байгаа ч тийм юу хоёлаа одоо тийм үнэтэй нэг нь нисгөө болоо. Тэгээд нэг нь доороос зураг аваад дүүгэд хичээд тэгээд баахан тэгснээр чинь тэр баахан ингээд юм агентлагууд идэв нэлээ манайхаар нисэх гэдэг. Тэгээ бид тэр баг оройжгаа хөлөө ирэхлээ очиад 120 еврогийн олсон тий. Тэгээ баг тэр хамгийн хямдхныг олсон байна. Тэгээд ингээд энэ том авраг бөмбөлөг дээр суугаад яг нар мантахыг хардсан юм билээ. Өглөө өөрийн 5 цагт ингээд нисдэг. Тэр бол бас л үлгэрэн байсан шүү. Бүр итгэж ядаад хоёулаа яг энэ дэр ингээд байгаа бах таа гэдэг тийм мэдрэмжтэй. Байсан Турк бол үнэхээр юм тасгай газар. Хүн бололцоо Турк заавал очиж үзэхээр юм шиг санагдсан. Дис өөр, соёл дис өөр, шашин тий. Тэгэл тэр ер нь харагдахгүй том соёлтой. Битээр бол тэрний Турк бол 1% ингээл хальт өнгөрсөн байгаа. Тэгээд Туркт миний нэг ойлгож авсан юм. Одоо бид хоёр дэлхийн хамгийн алдартай нөгөө Каппадок гэдэг яваад байгаа шүү дээ. Гэхдээ хэзээ бид хоёр тэр шиг зураг авч чадаагүй. Бид нэр интернетээс үзэн гутаа нөгөө нэг дэлхийн супер одоо мэрэгжлийн фотограферуудын зурагчдын зургийг харцдаг. Тэгэл вау гэж үүлэн төвөх гээд очдог. Өмнө хэрэг дээр өөрөөсөө нөгөө төшгөө зураг авч чадахгүй. Яг нөгөө тэр өнцгийг нь олохгүй болохоор бас яг интернетээс харсан төсөөллөөс бол бодит байдал өөр юм байлээ. Тэгээ заяа зургийн сургалтанд явах хэрэгтэй. Ямар ч байсан. Тэгэхээр маш зураг аавна гэдэг чинь өөрөө бас аяллаа явуулаад үнэхээр юм чухал юм байлаа гэдэг болохоор яг энэ мэдэрсэн. Интернетээс гоё зургууд нь олж харчаад өөрөөсөө яг тэгж авч чадахгүй байгаа байхгүй. Гэтэл маш гоё байсан л да. Энд чинь нөгөө нэг юм сонин агуутай ийм байгальд өөрөө маш гоё үнэхээр юм гоё байт юм байлээ. Энд бол бодохоор бас сэтгэл хөдлөл нэлээд дээцэгтэй тулсан тийм. Бодохоор бол Туркэд бол үнэхээр сайхан байсан. За тэгээд энэ нөгөө зарим нэг хүмүүс харсан баг. Хүмүүс заавал ярээрэй гэсэн тийм. За нөгөө Туркэд хордны зам дээр явж байгаад аваараас атсан машин дэвтэрсэн нэг юм хүн таарсан. Хажуугаар ингээл яваад өнгөрсөн чинь хоёр эмээ өвөө болтой. Тэгээд за ямарсан тусламж хэрэг болж тань зогсъё гэж бодоод зогсоод бас амраад авъя гэж бодоод exit болоод гараад тойроод ирсэн чинь нэг юм 72 3 настай. Нэг юм хоёр хүн зүгээр л дугуун хагараад запас дугуугаа хийж чадахгүй байдсан. Тэгээд бид хоёр энийг хийж өгөөд юу басан те маш их баярлсан. Тэгээ энэ айгуу сонь. Тэр өглөөнөөс заяа надад шоколад өгсөн байхгүй юу? Шоколад идэв та гэх надад нөгөө нэг зам дээр хордны зам дээр гоё дэлгүүр олдохгүй авчих санаа бол байсан шүү тухайн. Тэгээ яваадсан байхгүй юу?
Тэгээд яг энэ хүнтэй таарах заяа хойно орон дээр унтцсан байсан юм шин да. Тэгээд энэ хүнтэй таараад дугуйг сольж өглөө эмгэн нь багаж явахлаа шахлаад өглөө. Аяагаас болон сонссон байгаа. Нэрээ тэгээд бит хоёр шоколадтаач болсон. Энэ хоёр турк хүн гэсэн чинь Лондонд амьдардаг хүн байж таарсан. Бит хоёрыг манад ирээрээ Лондонд очих байлгаа байхгүй манад ирээрээ дуурсан. Сүүлд бол хажим Лондонд очиод бас уулзсан. Тэгээд хүүхдүүдтэй танилцсан, гэр оронд очсон, маш их дайлуулсан. Үнэхээр их баярсан байлаа. Тэгэхээр миний эндээс нэг хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр аялалд явж байхад бид хоёрт маш их хүмүүс тусалсан. Тэр хүмүүсийн тусыг бид хоёр өөрсөндөө ингээд шингээгээл яваад иж болохгүй ш. Тэр тусыг тус бол ер нь цаашаа дамжиж байх хэрэгтэй зүйл ш. Бид хоёр тэр хүмүүсээс тус авлаа, баярлалаа, цааш нь ингээд дамжуулаад явна, тэд нар дамжуулаад явна. Ингээд нэг юм сайхан сэтгэлийн юм эргүүлэг маягийн нэг юм үүсгэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тажикстан жишээлбэл тажик хүмүүс туслахгүйгээр яаж дараа нь тажик хүмүүс бид нэр туслах юм бэ? Тэр чинь ертөнцийн хууль бид нарыг харж байгаа шүү дээ. Шүн зогсоод дугуйн хагарсан ч юм уу аюултай үед тохиолдсон хүмүүс бид нэр чадлаараа туслаад явсан. Маргааш нь сайхан зүйлүүд ингээл яг араас хөвгөр цувраал явдаг. Энэ бол үнэхээр батлагдсан тийм. Тэгэхээр замд явж байхдаа та нарт маш их хүн туслана. Та нар ч гэсэн маш их хүн боломжоор туслаарай л гэж бас хэлэх гээд байгаа юм. Энэ бол үнэхээр бас сонгодог жишээ гэж би бодоод байна. Лондонд бол гайхамшигтай зүйл болсон тийм. Ирчихсэн. За тэгээд Туркид за энэ дөр зураг авч байгаа. Туркид нэг гайхамшигтай үйл явдал болсон. Тэр Каппадокигийн байгаль бол ерөнхийдөө нэг иймэрхүү байсан. Энэний нөгөө талаас нь бол тэр бөмбөлгнүүд хөөрд юм билээ. Туркид бас биений заашгүй хэлэх ёстой нэг зүйл бол машина газ болгосон. За яагаад газ болгосон бэ гэхээр бензин бол одоо жишээлбэл 1000 төгрөг байлахад газ 500 төгрөг байдаг юм байна л да. Хаа газар яг тал хуваар нь. Тэгээд бид хоёр ч олон мянган километр ингэж явах учраас энэ маягаар дахиж бензин хийж явах боломжгүй гэдэг манай Анкарагийн элчингийнхэн тэнд байдаг залуучууд ярилцаад хоёр газ болгох гэж биднийг дагуулж яваад тийм их баяр гэдэг нэг мундаг залуугийн гэр бүлтэй танилцсан. Тэд нар маань орчуулга хийж авч яваад газ болгосон. Бид хоёр үнэхээр хэмнэлсэн. Машинаа газ болгоод яг хэмнэлтийн тооцоо бол 40% бензинээс хэмнэж чадсан. Тэгэхээр бас дундад Аз руу ялангуяа аялал сонирхож байгаа хүмүүс бол газ машинтай явбал илүү зардал багтаа болно. Европ руу ч гэсэн газ ордохгүй газарч байх болно. Тэгэхээр газыг бас жоохон толгойдоо бодмаар л юм байна. Тэр их анх удаа газны талаар ойлголттой болоод машинаа газ болгоод үнэхээр одоо хүртэл сэтгэл хангалуун байгаа. Улаанбаатартаа ч гэсэн газаар явж байгаа. Хүссэн үедээ бол бензинээр явчихна. Ийм хайбрид машинтай болсон. Энэ нь бол бид хоёр бас аяллаа дуусгахад үнэхээр чухал нөлөө үзүүлсэн тийм. Бага зардлаар их олон километрийг дуулж явсан байгаа. За энэ зургийг би зориуд тавьсан. За энэ дээр бол хүн байхгүй. Яг тэгэхээр бид нарын очиж уулзж ирсэн элчингүүд жишээлбэл эрхүүд тийм Кыргызстанд ч юм уу элчингүүд дээр орж исэн. Гэхдээ тэр хүмүүс бол юм сошиалар болон олон нийтийн сүлжээгээр нөгөө зураг тавих тэгсэн ингэсэн гэж хэлэх эрх байдаг юм байл бид нарт. Дипломатууд болохоор ямар ч юм боломжгүй. За тэгэхээр би тэр хүний зургийг бол тавьж чадаагүй. Энд бол яагаад энийг тавиад хэлэх гээд үнэхээр энд элчин сайд болт гэдэг хүн бид нартай уулзаад болт гэдэг хүн уулзаад маш завгүй байсан. Биднэрт 3 минут зарцуулсан бид хоёрт. Тэр хүн бид хоёрт юу гэж хэлсэн бэ гэхээр бид хоёроо яг юу хийгээд яваад байгааг үнэхээр ойлгуулж өгсөн. Маш сайхан урам өгсөн тийм. Тэр хүн ерөнхийдөө бол хэлсэн зүйл нь бол ингээд та хоёр залуу улсууд өөрсдөө хөдөлмөрлөөд хөсөө туслуулад ийм том аяллыг хийгээд за Туркид ингээ анх удаа энэ дундад Аз талаас нь Монгол дугаартай машинтай ороод ирлээ. Маш сайн хэрэгээ. За Монгол улсыг бол олон улсад маш их нээлттэй гэж боддог. За гэвч та хоёрын ингээ туулсан замыг харахад та хоёр хил гайл дээр ямар хүндрэл бэрхшээлтэй учрав. Тэр чинь Монгол улсын олон улсын одоо харилцааны төвшинч гэдэг юм уу хэр байгаа вэ гэдэг та нарт харуулсан баха. Тэгэхээр та хоёр мөс зүсэж байна. Зам гаргаж байна. Дараагийн залуучуудад бол энэ чинь түүхэн ач холбогдолтой юм аа гэж хэлсэн. Бид хоёр тэгэл тэр үгээр бид хоёр Лондон хотод хоололж авсан. Яг үнэндээ. Үнэхээр хүнд хэцүү үед байсан. Халуудсан ч юм уу, арьс өнгөний үзэлд орсон ч юм уу, тийм үед байгаа. Гэхдээ нөгөө нэг хүний хэлсэн үг ингээд даалт ухамсарт суудсан. Бид хоёр их орныхон төлөө хийгээд яваад байгаа. Нэг тийм бодол суудтал тийм үг хэлсэн. Тэгэл тэр урмаар тэтгэдэл яваадсэн. Тэ ерөөсөө хоёулаа энийг заавал хийх ёстой, заавал Лондон гоох ёстой, буцаж болохгүй. Заавал ингээд дүрсээ аваад номоо бичиж ч юм уу, блогоо гаргаад дараагийн хүмүүс ингээд бэлэн юм хийх ёстой шүү гэж явсан.
За тийм юм бол төрөлтөлсөн. За ер нь тэгээд Дундад Азийг бол ингээд Грек орсноор дуусч байна. Дундад Аз дээр бол дүгнээд хэлэх хоол маш амтхан тийм. Ер нь бол хоол маш амтхан. За бид хоёр бол 5 удаа буудалд орсон байдаг. Нийт 161 өдөр аялахдаа. За тэрний 5 удаа яг энэ Дундад Азад болсон. Яг нэг $5 ч юм амтхан бахаар буудалд орсон. За тэгээд хүмүүс нэг зардлын талаар бид хоёроос маш их асууж ирсэн зам. Яг ингээд жишээлбэл Грек ороход хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэдэг бид хоёр өөрсдөө л явж иж мэдэхгүй бол өөр хүмүүст асуугаад хэлээд өгөх хүн байхгүй байсан л да. Тэгэхээр би одоо яг зардлаа хэлэх гэдэг юм байна. Бид хоёрын бодож чадсан одоогоор бол яг Грек орох зардлаа, ортол явсан зардлаа бодсон байгаа. Бид хоёр 5 сарын 24-нд гэрээсээ гараад 8 сарын 16-нд илүү Грек руу орсон. Ойролцоогоор 2 сар гармаа. За ингээд тэгэхэд бид хоёр $300-аар хоолцсон бил. $300. Энд чи Европт 2 удаа буудалд ордог мөнгөстэй тийм. Тэгэхээр бид хоёр яаж хоолноос ингэж хэмнэлт хийж чадсан бэ гэхээр борцсон шүлээ хийж идэл эндээсээ борцог авч авсан, ааруул авч авсан, нөгөө хэдийгээр нухаад байсан тийм. Ерөнхийдөө гэхдээ яг Дундад Азад маш гоё хоолтой учраас үндэстнийх нь хоолойг идэж явсан. Гэхдээ бид хоёрын эхний 2 сарын хоолны зардал бол яг 300 евро доллар мөн багцсан тийм байгаа. За Монголоос гараад ингээд бүтэн яваад 20,000 км замыг туулж бид хоёр Грек руу орсон. Шингэнийхээ орн руу. Тэгэхээр бид хоёр яг 1950 евроор бензин хийсэн байлээ. Тэгэхээр нэгсэн 950 еврогийн бензин, $300 хоол, замын зардал нэг хоромжч чинь тийм замын нөгөө нэг автомашины даатгал хоромжууд нь $300 орчим болсон юм байна. Тэгэхээр одоо хэдэн төгрөг болж байна? Нэлээд гайгүй болж байгаа. Бас санслыг бодоод харцсангуу бусад зардлууд нь үзүр үйлчилгээ жишээлбэл Каппадокиагийн бөмбөлөг бол битгаар хамгийн үнэтэй байсан те 110 евро орсуулсан. Тэгээ өөр нөгөө музейнүүд, үзүүрүүд, бунхнууд бол байсан. Тэгэхээр дараагийн явах гэж хүмүүс бит хоёрын явсан зардлаас багаар явах боломжтой. Ялангуяа Дундад Аз руу. Яагаад вэ гэхээр бид хоёр мэдэхгүй болмоос тойрсон, төөрсөн, илүү зардал гаргасан, цаг алдсан тохиолдол маш их. Тэгэхээр хэрвээ мэдчих юм бол виз хүлээгээр нэг газар буудалд байж идэх ч юм уу, эсвэл ингээд тойроо төөрөөд ч юм уу, торгуулаад ч юм уу тэххгүйгээр ингээд шууд Монголоос гараад ингээд сайхан Дундад Азар яваад Турк ороод Оросоор ингээд дахиад ирэх бол үнэн боломжтой. Ялангуяа залуу бидний хувьд бол тийм залуу улсуудын хувьд бол 4-өөс нийлээд $1,000 ч юм хоорондоо сая төгрөг, сая 500 сая төгрөгтэй баримж байгаа нийлүүлээд явхад ингээд яваад ирэх боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр бас харьцангуй Дундад Азар бол явхад хямд учраас тийш яваарэ гэж зөвлөж байгаа. Төрөс хоёр явна. Тийм намхан тэрэг явна. Альфаар юу гэдэг юм корона мороно ч юм уу тэд нэр явах боломжтой. Гэхдээ мэдээж маш болгоомжтой явах шаардлагатай. Машинаа эвдэлж болохгүй тийм. Аваараас гаргаж болохгүй. Гэхдээ замын нөхцөл байдал бол яаж ивэл явж болно. Заавал битгаар явсан ч тэр аимшигтай хад мадарын хаалга бөгөө нийслэлээс нийслэлийн хооронд ингэж явах юм бол зам нь ерөнхийдөө болцоод тийм замтай байдаг юм билээ тийм. Тэгэхээр Дундад Аз руу ингэж яваарэ дараа зунаас гэж уриалж байгаамаа залуусыгаа. За ингээд бид хоёр аль ерөнхийдөө Дундад Аз гэдэг хэсгийн танилцуулах маягийн нүүд дуусч байна. За яг одоо Грек руу орсон байна. Энд нэг удаа шоконд орсон тэрийг ярина уу? За бид нэг хил рүү оройхон гараад тэгээд хосыг нэг усан онгоцны тэм зогсоол шиг юм дээр хоноод за хайлаас та нэг Европт ирсэн хүн байна да. 2 кофе тэ 2 кофе, нэг юм жижигхэн пицца авсах өглөөний цагаар. Тэгсэн чинь 20 евро болсон. Хойл шоколад төрсөн. Юу хойлоо Монгол мөнгөөр 60,000 юу болчих вэ? 60,000 2 кофе уучж байгаа мөгөөд за ийшээ одоо ингэ болъё. За тэгээд бид анх одоо нөгөө Европын үн ханштай нүүр тулсан маань бол Грекийн төрөлөө байсан тий. За Грект бол бид удаагүй л дээ яг энэ Аристотелийн хот гэдэг юм билээ тий. Минэлсний хот Тессалоник гэдэг ийм хотод өдрийг өнгөрөөгөөд тэгээд бид Болгар улсыг зорьсон байгаа. Нэр юу яхад жижиг тэрэг шингээний орн руу ороход 180 еврогийн даатгал төлдөг юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө дунджаар Монголоос гараад Турк ортол төр чинь 300 дотор багтсан тийм 300 дотор за яг Европ руу орохдоо 180 еврогийн даатгал төлөх ийм зардал гарах юм байлээ. Гэдэг бас хэлмээр юм тийм. За тэгээ Европод бол за одоо нэг хэсэг за энэ бол Болгарт очисон байдал байна. Бид Болгарт нэг их удаагүй тийм. Эндээсээ Болгараас 2 хоноор гарсан байгаа. За сэтгэд хамгийн гоё
үлдсэн юм. За эмэгтэйчүүд жолоо өрөөл ийм болно те. За 99% нь бол би жолоогоо барьж авсан. За 1% нь заяа барьсан. За бид хоёр ерөнхийдөө бол нөгөө ажил үүргийн хуваарлалттай байсан. За би бол ингээд зам тээвэр батлан хамгаалах салбараа дагаад авчиж байгаа. Манай хүнтэй нөгөө эрүүл мэнд хөдөө хүнс хөдөө аж ахуйгаар дагаад авсан. Ингээд даасан чаддаг салбараар хариуцаад ажилласан байгаа. Тэгэхээр ер нь энэ заяагийн баг нэг удаа машин барьсан ганц тохиолдолтой юм болсон. Миний нүднээс бол их олон зүйл харагдаж байгаа бодож байна. Тэгээд энэ зургийг авсны дараа бид хоёр солигдсон байгаа. За ингээд Болгариасаа бид хоёр Сэр улс руу явсан боловч биднээс 170 еврогийн машины даатгалын мөнгө нэгсэн. Тэгээд 170 евро ч маш их мөнгө учраас бид хоёр яаж тэрийг Сэр улсад ганцхан улсад зарцуулах вэ гэж буцаж Болгари руу ирээд Югославийн хуучин орнуудаар явахаар шийдсэн. За тэгээ яг Болгариасаа Македон улсад ирсэн байгаа байдал харагдаж байна. За энэ хүн бол Македон улсад амьдардаг Монгол улсын өргөмжит консул Левтер гэдэг хүн. За тэнд бол социализмын үеэс Югослав багт анх сураад тэндээ үлдээд Югославд хүртээ тий Македоны хүнтэй суугаад үлдсэн. За бид хоёрын аялал бол маш их дэмжсэн. Үнэхээр бид хоёрыг хүүхчгээ хайрлсан. Бас таалгаар насны хүнтэй. Тэгээд ийм гой зураачуудад танилцсан. За энэ хүнтэй бол ярилцлага хийж нэвтрүүлэгтээ оруулахаар маш их хэмжээний зүйл авсан байгаа. За тэгээд тэр дараа бол дэлгэрэнгүй ерөнхийдөө гарна тий. Тэгээд Югославийн тэр орнуудыг бид хоёр ерөнхийдөө бол маш хурдан хугацаанд туулсан. Яг тэр маш их ядарсан тэнд багтаа бид хоёр үнэхээр халууцаад ядраад үнэхээр жоохон хэцүү яг нэлээд тийм доош уналтын үед Югославийн хуучин орн дээр явахад болсон. За тэгээ ялангуяа тэр Албанч гэдэг нь тэр орн руу очиод үзэх юм байхгүй мөртлөө хүнд амар муухай сэтгэл төрүүлдэг ингээд дунд турам муруу өдөөс хоцоодог ч юм уу тийм. Тэгээд бид хоёр нэг амар нэг айлын хаалгас авдаг өгчихөө яв дараагийн усар байна. Нэг амар нэг юм болохгүй бол уушаа дараагийн усар ингээд явчихдаг. Югославд нэг хоноод явсан тэр хуучин улсад дарнаал тийм. За тэгээд энэнийхэн дараа юунд бол Македонд бол бид хоёр тэрээсээ ирэх юм бол яг мэдлсэн газар очсон. Энд бол маш их баярлсан. Энд байдгийг мэдээгүй Македон гэдэг нь бас яг энэ төрсөн мэдээгүй явж байгаад энд очсон. За тэгээд Югославийн орнууд хуучин орнуудаас бид хоёрт бол хамгийн их таалагдсан орн маань бол энэ юу бас Босни Херцеговина улс. Энэ бол Боснигийн зүгээр нэг жирийн нэг хүрхрээ нуур иймэрхүү юм бол Боснид зөндөө үт юм билээ. Үнэхээр байгаль нь бол бид хоёр гайхшиг болсон тийм. Тэгээд энэ хаваар явхад бол машинтайгаа явхад нэг их асуудал үүсээгүй. За нэг $10, $15 ч юм уу даатгал төлөд явж исэн. Шингээний олон удаагийн визээр бол орох хэрэгтэй байт юм билээ тийм. Тэгэхээр нэг их өндөрлөл гарахгүй юм билээ. Энэ сул Балканы орнууд руу. За энэ Хорват улсад ирсэн байгаа байдал харагдаж байна. Энд бол бид хоёр аяллахын туршид хамгийн таалагдаагүй орнуудын 2-р чигсэж байгаа орн бол Хорват байгаа. За яагаад Хорват биднэр таалагдаагүй юм бэ? Ийм гоё мөртлөө гэвэл бид нэр энд арьс өнгөний үзэлд орсон бид хоёр жижигхэн юм үдтэй болохоор тэгээд нэлээд хүнд нөхцөл байдал үүссэн. За тэгээд бид хоёр шууд нэг ресторанаас хөөгддөг ч юм уу тийм хоол ундаа үүдээс цацдаг шиддэг ч юм уу шууд нөгөө гадаа нөгөө ил ингээд суудаг газар байдаг шүү дээ. Хүмүүс пивогоо сууж идэг тийм газар мадраа шууд ингээд бид хоёрыг онцолж хөөдөг ч юм уу тийм юм бол яг энэ Загреб хотод бол тохиолдсон. Тэгээд яг бид хоёр тохиолдсон уу бүх Азууд тохиолдсон уу сайн мэдэхгүй. Ямар ч бид хоёрт бол таалагдаагүй. Тэгээд гарсан байгаа. За бид тэр ингээд Европын бас ингээ орон болгоныг ярих юм бол бас цаг их орно. Тийм учраас ингээд онцлоод ярихад бол энэ бол Австрийн Хаштат гэдэг нуртай. За энэ нуур бол бас л бид хоёрын нөгөө үзэх дуртай ноутбук гэх кино гэдэг та хүмүүс мэдэх байх. Залуучууд болон дуртай. Тэр киноны баатруудыг дүрд өөрсөндөө орсон юм шиг тийм мэдрэмжэл авсан. Төгшөө бол энэ ноо гэдэг гол дүрийн залуу болсон өөрийгөө төсөөлцөө явж байгаа. Яг тэр мэдрэмжийг авсан л та. Тэр бүр тэр энэ завийг бүр ингээ хүлээгээд те бараг 2 цаг шахуу ирэхийг ингээ хүлээж чад. Заавал яг тэр нэг ноо энэ өхийн хоёр ч ингээ явдаг штэ тэр нууртай хунтай яг тэр мөрөөдлөө яг тэр киногоо бид өөрсдөө ингээ тоглож байгаа юм шиг тийм нөхцөл байдлыг өөрсдөө ингээ бүрдүүлж амар гоё кайфтай амар гоё романтик яг тэр хэсэг байсан. Тэгээ хаштаг талсдөө үнэхээр тасархай те. Тэнд бол за тэгээд жуулчд бол пик дүүрэн тэгээд үзэх харах юм ч гэсэн ихтэй гоё байсан. За энэ бол Словак.
Словакт улсын үзэгс хамгийн үзэгстэй бид тэр ингээд оронгуудаа энэ бас юу үзэгстэй вэ гэдэг ингээд хайдаг тэр баясраас тэгээд хэмжээ нэг номерт энэ хөшөө гарч ирсэн. Юу сонирхолтой тэгвэл энэ бүр пик очиртэй тий зураг авах гад битэр зөг очирж байгаа зураг авахулж байгаа байдал байна. За энэ бол битэрийн бас их хүндэт ихчлээ. Битэрийн нэг сонирхолтой юм замдаа явсаар хагаад шингээний маань виз дуусахад бараг 10 хоногийн өмнө битэр шингэн рүү нэвтэрсэн байгаа. Тэгэхээр нөгөө үзэх улстай юм маань дөнгөж эхэлж хахад виз маань дуусна. Заастаа чихэн сандрал гэсэн те яах вэ ийхүүгээ бүр тал тийшээ ойлоо уцтаад ингээд жуучны виз маань дуусчихсан. Жуучны виз сонгосон тохиолдол нэгч байхгүй тийм юм нэгч мэдэхгүй хоёр нь одоо газ гаргаа те. Тэгээ Австрийн Венд байхад битээр тэр нэг гадаад хэргийн ямар нөрлөө визээ сонгох гал 2-3 газраар ороход тийм байхгүй хоёр газ гарч одоо Монголоос дахиж виз мэдүүлэх хэрэгтэй. Тэгээ битээр жинхэнэ шатанд авсан. Тэгээ бүр яах вэ гэжсэн чи энэ их чад битэрийн фэйсбүүкийн найз нэг урд нь таарч танилцчихсан тохиолдол байхгүй. Тэгээ шууд нөгөө Германд олон жил байсан гэдгийг мэдээд шууд залгасан битэр. За их чи битэр ингэ явж байгаамаа битэрийн визтэй ингэ дуусч जैन та наана битэр хамгийн гол нь Германаас шингээнийхээ визээ авсан байсан байхгүй. Тэгээд энэ их ч за хүрээдэр их чинь аргалж өгч магадгүй юу ч гэсэн хоёр Нидерландын яралтаар нэг өдөр гэхэд хүрээдэр гурлаа нэг ороод ирэхэд тэгсэн тий. За тэгээд нэгчтэйгээ ороод битээр тайлбарлаад гадаад хэргийн хэлц гэдэг орлоо. Гадаад яриад. Тийм гадаадын харьяат тийм нэг газар руу ороод тэгээд битээр бүх үнэн учраа хэлсэн. Игч маань л орчуулагч хийж гисэн. Тэгээд ингэж явсаар байгаа битээр замдаа маш их цаг хугацаагаа ингээ үрээд ингээд яг орох стай газар руугаа оройтоод ороод ирлээ гэд. Тэгээд Аз болж нөгөө хүмүүс нь битээрийг ойлгоод битээрийг яг орж ирээгүй тэр өдрийг тоолоо гэж тэр бүр битэрийн визээс нь бочгсон байгаа тийм тэгээ санаа амарсан. Ер нь бол нэг сонирхолтой бит хоёр нэг замд 50 явах өдөр нэг ч байна. Заавал ингээд нэг асуудлаас асуудлын хооронд тэр том ч бай жижиг ч бай ингээд нэгийнхээ ард гараад за одоо тэрийг явах уу тэр улсын визийг явах уу тэр даатгал явах уу дуусла. Тэгэл нэгнийх нь ард гарна дахиад нэг мараад гэх. Тэгэл жишээлбэл бит хоёр шингээнийхээ визийг сонгочаал яа за одоо санаа амарлаа гингууд дараагийн асуудал ч үгүй Английн виз ч үгүй юу гэдэг ингээд нэг байнгын нэг асуудалтай ингээд явж исэн тийм. Германд хайдал бит хоёрын хувьд бол бас нэлээд мөрөөдлийн маягийн болсон. Тэнд бол хийх ёстой зүйлс байсан нэг нь Герман машинт явсных яг үйлдвэрээр нь орж үзсэн. Бит хоёр Audi-гийн хамгийн том дэлхийд дэх 2 дахь үйлдвэрээр нь орж үнэхээр ангаалсан 99% роботоор ингээд Audi машиныг үйлдвэрлэдэг юм билээ. Тэгээд тэрийг хараад бит хоёр ер нь энэ хүмүүсийн чи хөгжил нь хаана ирсэн юм бэ? Хар гариг дээр ирсэн шиг үнэхээр хэл хөг болтохгүй ангаасан тийм. Бүр үнэхээр ангаалгасан үйлдвэр нь за харамсалтай нь үйлдвэр нэг нууц болохоор яг тэр дотор зураг авах боломжгүй бид нэр гадаа үзэсгэлэнийхэн танхимд бол зураг авахулж исэн тэр үе байна. Тэгээ Германд бас нэр бакет листнийхаа нэг юмыг бол биелүүлсэн машина хотны хязгааргүй зам дээр давхиж үзсэн тийм. Тэр их гоё байсан. Хамгийн их нь хэд хүрхгүй гэж авсан. Тэгээд ямарсан гоё байсан. Хотны хязгааргүй зам дээр тэр 220-аас тийш гарч чадаагүй тач. Гэхдээ 220 хүрээл ингээл хөөх ямар гоё юм бэ яа гэж ингээл харсан чажууд нэг юм яасан бэ гэсэн байдалтай ингээл явж идэм байл тийм германч юм сони юм билээ шүү. Би бол дотор амар баатарл ингээл Монгол ир хүний юм хийгээд тэгсэн чи цагаан устай юм нэг гараараа барьсан. Тэгвэл ингээл явж идэв. Тэгээ цаана өвөө мөвөөнд ингээл бүгд яг л адилхан 220-тай ингээл явж. Тэгэхээр нэг амар урамгүй юм билээ шүү. Хурдан явж байгаа мэддэхгүй бүгд жигд ингээд байхаар уунд эдгээр 100-т явж байвал би гоё хурдан явж байгаа мэдэх гээд байгаа байхгүй. Тэгээд тэнд бол нэг жоохон тийм кайфгүй тийм гоё бакет лист болсон. Нэг имэйтэй хэрэгтэй болсон болохоор. Тийм болсон. За энэ Audi-гийн тэр үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхим хардж байна. Бит хоёр шинэ машин өгч магадгүй гэж горьцсон бодож өгөөгүй. За тэгээд дараа нь Алтан Праг болсон тийм. За Алтан Праг орсон байгаа. Алтан Праг гэхээс илүү битэр Шкодагийн үйлдвэрийн хотод анх очсон байгаа. Тэгээ тэр битэрд амар гой сэтгэл үлдээсэн. Монголчууд маань очиж тэнд ажил хөдөлмөр хийдэг юм билээ. Тэгээ тэнд бол бүхэн ингээ яг үйлдвэрийн цагийн хуваараар ингэж ажилттай тэр автобус ирээл ажилчид байгаа дараагийн хүмүүс нь ингээл тэнд бас нэр хөдөлмөр гэдэг юм жинхэнэ буцалж ийсэн те. Тэгээ тэр хотоор явхад битэр баг Алтан Праг явхаас илүү гоё санагдчихсэн. Пөөх энэтэй нэг жинхэнэ ажил үйлдвэр гэж ийм юм байд юм гээд. Тэгээ бид тэр бас Шкодагийнх нь үзээ үйлдвэрийн хажуугаар нас явсан байгаа тий.
Штем байна. Энийг хаалцсан болоо гэдэг. Хятадчтай бол жижиг ус болохоор нэр айгуу санаа жижиг гэхэд бүр дэндүү жижиг юм байлаа. Бид хоёр нэг талаас нь нөгөө зах хүртэл тайм лапсыг гэж явж үзье гэж орсон байхгүй юу? Тэгээ эн чинь хурдны зам байхгүй. Хотын дондор нь яваад бид хоёр 8 минутын дараа дараагийнхаа ус руу орсон шүү дээ. Юу гэсэн ч үгүй Хятадчтай болсон. Тэгээ Европын хамгийн жижиг ус тэгээд 8 минутанд нэг уусаас гарна гэдэг чинь юу гэсэн ч үгүй. Тэгээд ямар жижиг юм те. Тэгээд ой орц зураг авах ёо. Тэгээд боцож ирээд нэг юм хийсэн байна. За Швейцар руу бол орсон байгаа байдлаа харж байна. Швейцар дээр зүгээр нийгмийн төгс гэдэг зүйлийг мэдэрсэн л дээ тий. Бас л нэлээд хатаархал тийм зүйл төрсөн шүү. Яагаад бид нар ингэж байж болохгүй гэдгсэн яг тийм нэг хатаархал яг анх удаа Швейцарт л төрсэн байгаа. Зүгээр л ногоон талтай хүүхдүүд нь дураараа гүйжидэг, ундуудгуугаа аваад ямар ч хүүхдийн хараас эцэг их санаа зовсон тийм байдал байхгүй. Тэр бол хамгийн их аз жаргал үстэй тий. Тэгээд нэг сонин зүйл анзаарсан. Швейцарт бол угаасаа баруун бүгд инээмсэглэл явж идэг шүү дээ. Швейцарт бол бүр үнэхээр nice юм байна. Бид хоёр анх удаа очиж үзэж байгаа л да. Швейцарт үнэхээр гоё их хүмүүс нь яагаад тийм ингээд бүгдний амьд турхал шиг ингээд явж байгаа. Яаж хүнтэй харилцах вэ те? Яаж суух вэ? Яаж бие хөдлөх вэ? Бүр тэрийгээ хүртэл тэд нар мэддэг. Тэгээд нөгөө нэг дундад Азийн нөгөө ядуу орнуудаар болохоор зүрхэн их гоё цагаан байгаад идэг шүү дээ. Ерөөсөө цав цагаан зүрх сэтгэлээсээ нэг сайхан сэтгэл төрүүлдэг. Би энэ хүнд муухай сэтгэл төрүүлэхгүй, би хүнийг хүндэлж харилцах хэрэгтэй гэдэг нь өөрөө үе удам дамжаад суудсан болохоор надад бол тэр нэс амар гой санагдчихс тээ. Тэгээд нэг ийм хоёр хүнтэй тэр таарсан бас их сонио. Энэ хоёр хүн бит хоёрын ингэж явсан маршрутаар 1970 онд явсан гэсэн. 70 онд шүү дээ. Юу юм тэгэхээр тэгээд яг яриад байгаа. Яг ингэж явсан дараа нь ингэ явсан дараа нь ингэсэн тэгсэн гэдэг. Тэгээд энэ хоёрт аялагчийн зургийг авч исэн. Тэгээд бит хоёр ингэ машиндаа хоноод явж байгаа гэж бит хоёр амар тэгж байгаа байхгүй. Тэгэн залууч тэг. Ерөөс сонир биш байгаа байхгүй. Багаж дотор хоёр хүн амьдраа явж байгаа. Бит хоёр ингэ дандаа машиндаа хоолоо хийж идэг. Тэгэн шүү дээ. Уусаа тэгэн шүү дээ. Мэдээж энэ хүн ихгүй яах юм бэ те. Тэгээд нэг тийм болсон. Яг Швейцар бол бит хоёрын бол үнэхээр гайхамшигтай сэтгэл түн сэтгэл үлдээсэн. За энэ бичгийг санаж байгаа юм байна нэрээ. Дэлхийр айлгч группийн мэдэндээ энэ бичгийг харсан монгол хүн байвал зургийг авч дэлхийр айлгч Facebook группт кино гэх нэг ийм бичиг бит хоёр хасаа өмнө баг жилийн өмнө харж ирсэн байхгүй юу? Энийг бит хоёр бүтэн өдөр хайсан шүү дээ. Нөгөө Facebook дээр ингээ орчхоор амар том бичиг гэж бодоод хайгаад байсан чинь ийм жижиг юм байсан юм бэ л дээ. Нөгөөх нь бит хоёр олохгүй ингээ хайгаад яваад байсан. Тэгээд тэнд нэг инээдтэй юм болсон. Энэ нэг юм нэг хүрхрээний хажуудлын 0-ны хандар гэдэг юм ийм бичиг. Тэгээд бит хоёр бас яг зургийг авч Facebook группт оруулах гэдэг дэлхийр айлгчид руу хийх гэж хайсан. Тэгсэн чинь жижигхэн эрэгтэйчүүдийн ойлд байдаг. Тэгээ нөгөө яриа хийх гэдэг надад оператор хэрэгтэй шүү дээ. Тэгээ заяа эрэгтэйчүүдийн ойл дотор байж байгаад гаднаас хүмүүс орж ирстэй. Би эрэгтэйчүүдийн ойл камер барьсан. Зогсож байгаа. Газар дээрээ баригдаад тэгслээс ТV шоу гэдэг байгаа өөрсдөө. Тэр хүн бээр ганцаа гарлаа гэж бас гарахгүй гэж зогсох гээд байгаа юм. Ямар ч юм бичгийг хайн олон харна гэдэг яг бүр ажил болгоод 40 км давхиж очиод энийг үзсэн. Тэр нь яг уул мэдээж альтноор бол гайхамшигтай байгаа. Тэрнээс илүү бас яг энэ бичгийг хайх нь бит хоёрын тэр нэг өдрийн аяллалын маршрут хийх юм байсан. Тэр нь бас их сонирхолтой. Дараа нэрээ хүмүүс энд очиод дээр нь юм бичсэн байгаа шүү. Тэрийг авч бас аваад бүгдээ нийтлээрээ за. Тэгээ яг хаана гэдгийг бас өөхөн мэддэг юм шиг байна. За тэгэхээр энэ бит хоёрын маш гоё дурсамжтай. Чи нэг ярих ба. За энэ бол миний мөрөөдөл бас бийсэн газар л та. Бид хоёрын Италид очиод хамгийн үзэх ёстой зүйл бол бид хоёр Италийн хамгийн бүр дэлхийн рангаараа нэгт байдаг Ла Скала гэдэг театр те. Тэрэнд бид хоёр балет юм уу дөөр үзэх гэсэн тийм мөрөөдөлтэй бол гарсан. Тэгээд яг өмнөх өдөр бид хоёр Швейцар хоноод нөгөө зүрийнхаа билетийг харсан чинь хамгийн хямдхан билет нь 240 евроогоос эхэлжсэн тий. Тэгээ яаж 500 евроогоор бид тэр билет авахтэй. За гэдэг. Ер нь өнгөрсөн гэж бодсон. Тэгээд тэр Миланаар явж байгаад ядаж нөгөө театрынхаа урд зураг авахулчийлаа гэд очсон чинь бага хүмүүс очирч. Та нар юу гэдээ очиж байгаа гэсэн чинь өнөөдрийнхээ нөгөө тоглолтын яг 2 цагийн өмнө зарагдаагүй хямдхан билетүүд 11 евроогоор зарж байгаа гэв. Бөө бид тэрт бөөн баяр зогссон тий.
2 цаг загсаад тэгсэн чинь нөгөө төвшөө ийм шорттай сандалтай байсан чинь нөгөө плед зарч байгаа муухаараад ийм хуцтай оруулах шүү дээ. Гэхдээ бид тэр хуцаа солилцлоо гэдэг юм тий. Тэгээ бид тэр 2 цаг ачилж байгаа. Тэгээ бүр яг тоглолт эхлэх юм бүр 5 минут өмнө газ хуцаа солиод тэгээд ийм театрт орж мөрөөдлөө биелсэн байгаа. Бид тэр балет үзсэн. За энэ бол дэлхийн бүр шилдэг ийм театр байгаа. Тэгээд ийм 6 давхар пилотажтай бид тэр 6 дахь давхарынх нь хамгийн артлын яг ханы санал дээр ингээд пилот маань таарсан. Тэгээд зүгээр суух юм бол таарсан тэр обжуурл надад харагдахаар тэгээд бүтэн 3-4 цаг битээр бол зогсож балетаа үзсэн. Тэр бол хамгийн гоё 3-4 цаг байсан те. Би яг тэр балетыг яаж үзснээр санаарч ярьж хөө. Тэгэхээр 10 еврогийн билеттэй шүү дээ. Тэгэхээр тэр доор байгаа 250 еврогийн билеттэй өнөөс жоохон өөр нөхцөл байдалд үзэж цаарнаа да. Тоглолт нь тэр доор заяа. Би тэр дээр ямар ч байсан. Тэгээ миний ордоор нөгөө европчууд ингээ босоо зогсцсон. Тал нь ингээ хаагдсан. Ингээ буржгаар ус хамрам амар чиглэний хажуугаар би дундуур нэг гэж харсан. Тэгтээ тэр амар маш кайфтай байсан тийм. Хөгжим нь маш гоё байсан. Тэгэхээр тэнд ийм театрт орчлоо гэж үгээр итгэж ядаж байгаа юм л да. Тэр бас хэдий тийм нөхцөл байдалд үзсэн ч гэсэн яг юм төгсөх харахгүй үстэй тийм. Тэр нь бол үнэхээр залуусууд бол үнэхээр кайфтай маш гоё байсан тийм. За тэгээ Италид хаялал бол ерөнхийдөө Милан ороод энэ театрт юм үзэл болох байсан. Тэгэл үнэхээр яг энийг үзэл болцсон. Бид хоёр хандсан тийм. Швейцарын нэг юу ч юм. Нөгөө Люксембург болсон юм одоо тийм. За ингэсэн баггүй юу? Ингэсэн. Хэд Парис орохоос хэд хоногийн өмнө нэг хүн та нар Эйфелийн цамхагаар бууз иж үзсэн юм уу гэд пост дэлхийгээр хэлцээр оруулсан байсан баггүй юу? Тэгэхээр нь хоош өргөж үзсэн юм уу гэдэг нь serial 2 нь тэрийн зориуд хийх гэж ингэж атсан. Энд харагдаж байгаа жижигхэн цагаан тогоо бол бид хоёрын замдаа хоолоо хийж идэж явсан тогоо байгаа. Бид хоёр газын билетийг хэрэглээгүй, кастрол хэлээр хэрэглээгүй. Энэ будаах шагчлалтай уулын бол машинд ажилладаг 12 байлтан. Энэ дотроо бостой шүлгээ хийж идэл байнга хоолоо хийж идэж явсан байгаа. Тэгээ заримдаа айлд очингууд нь хувшир мушир хийгээ өгчтэй тий. Яг тэгэхэд аваа явжсэн байдлаа. Тэгээд энэ Эйфелийн цамхагийн урд энд бас нэрийн зогссон газраа хэлэхэд нөгөө нэг 2016 онд Соборотой явж исэн хүмүүс яг энэ цэг дээр очиж зураг авсан байт юм билээ. Тэгээд бид хоёр интернетээс зургийг олоод тэр газрыг яг хайж явж байгаа. Зориудаар яг энэ тэр хүмүүсийн очисон газар яг очиж зогсож зураг авсан. За яагаад вэ гэхээр мэдээж тэр хүмүүс гаргасан ерөнхий жимээр тэр хүмүүс биднэрт ийм урам зориг өгсөн гэдэг утгаараа хүндэтгээд ингээд дүүнэр нь та нарын мөрөөр ингээд явж очсон шүү гэсэн утгаараа энд ингэж очсон байгаа. За энд сууж байгаа лавгах баяр хүргэе. Тэгэхээр яг энийг яагаад ярьсан бэ гэхээр дараагийн хүмүүс энд бас тэ хоошуур бууз гүлээштгаа ингээ очиод ингээ зураг авахад цэгэр машинтай хоёр уу яваад биднэрт уран зориг өгөөд явсан юмаа гэдэг ингээ бич үлэх гоё гэдэг утгаар нь тэгвэл энэ зургийг зориуд оруулсан байна. За энэ тэгээд Францад бит хоёр энийг гайхшруулсан зүйл бол энэ гэр амралтын газар байсан. Франц эзэнтэй ийм гэр амралтын газар очиж бит хоёр амарсан. За энийг бол Facebook-ын Затхан бат гэдэг бит хоёрыг урьж амруулсан. Тэгээ энд бас нэг европчууд ерөнхийдөө л тийм юм да. Энэ гэр амралт нэг шөндөө за бас 40,000 евро гэж юм маш их орлого олдог. Байнгын их захиалгатай дандаа хүлээн авалт авдаг юм газар зэрэг захирал машин. Тэгээ захирал машин байхгүй ингээд дугуунаа л яваад идэх зэрэг. Тэгээд өөрөө тэндээ юм хийгээл маш энгийнтэй европчууд нэг тийм эдийн сонирхол байхгүй. Тэр нь ажил нь болохоос биш тэр нэг орлого машин хоёрын хоорондоо ямар ч хамааралгүй байдаг. Тэгээ энэ дээр бас бид хоёр нэлээд ачаал бүгд л тэр хүнтэй ярилцаж байгаа юм авсан байгаа тийм. Энэ бас их гоё амарч чадсан Францад. За энийг ч ярих хаа. За энэ бол бас октод бол нэг дотор нэг ингэ гүнжийн мөрөдөл байгаа тийм. За миний бол тэр мөрөдөл азар биелсэн. Тэгээд миний мөрөдлийг биелүүлсэн хандаа баярлалаа. За чинь бас нэг шинхэн минхэн жиштэй хоёр хүүхэдтэй гэр бүл болоод бас залуу хүмүүсийн адилаар бас удаж байгаа шинэвтэр гэдэг юм. Тэгээд яг тухайн тэр агшинд бол би үнэхээр бүгд жаавна гэдгээ мэдээгүй.
мэдээгүй бүр төсөөлж байгаагүй тэгсэн мэтлээ зүгээр л төвшөөгөөс хичээчгээ чи юу юм бэлдсэн юм байна уу маань гутлаа үдээж мүдээж гээ замнаа чи яг ингээ гараад ирсэн чи өөрөө бүр гээд балбагдаад ичээд тийгээс чи ингээ бүр 100 сая хүн бараг нөгөө хараа сууж байгаа юм те ингээд дуусаа ингээ харсан чи төвшөөг нь лайв басаацсан байгааг би өөрөө ч мэдээгүй амар ингэдтэй гэхдээ энэ мөч бол за бас л миний амьдралын хамгийн гоё яг эмэгтэй хүн болж төрснөөр нөгөө үүлэн дээр гарсан хүн за битээ хөөрөөдэй гэд нэгтгэдэж штэ яг тэр хөөрсөн мэдрэмжийг бол яг би 2 удаа авч ирсэн энэ бол бас нэг нь яг ингээд үүлэн дээр гарсан юм шиг тийм их хүл мүлж бар байгаад мэддэхгүй байсан тийм мэдрэмж тэр тийм байлээ ирчүүдтэй хандаж хэлэхэд төсөөлөл тэгээ нөгөө эрдэнэ цамхаг гэвэл миний төсөөлөл яг өөр байхгүй. Хойно цагаан тагтаа магтаа нисэл тэнгэр мэнгэр палаж өмссөн костюм болоод өмссөн хүнээс буухдаг тий. Тэгээд яг тийм төсөөлөлтэйсэн байхгүй. Тэгээд тэгсэн үнэхээр бид хоёр энийг харсараад орой болгоцсон. Хэрвээ та нар үзсэн бол лайв маань бүр наарж байгаа нэг харанхууд болдог баг өмнөсөө харагдахгүй тий. Тэгээд юун тийм тагтаа магтаа тэр чинь уран сайхны арга юм билээ. Ирчүүдтэй хэлэхэд яг энд бол үнэхээр их зориг орд юм билээ. Яагаад вэ гэхээр хоёулахна тэр урд биш ингээ хідэн сая хүмүүс яг ингээд хараад ялангуяа тэгээд зогсож байгаа чинь ингээд тойрог хэлбэртэй болоод бүгд янз янзаар алга малга ташаал ингээд илт босоор ярангууд чинь ингээд дүг нилээн зориг орох юм билээ те 100 хүний урд сая сайн урд 1000 хүний урд юм гэдэг чинь ямар ч хэсэг эр хүнийхээ хувьд хийх ёстой зүйлээ бол хийсэн. За тэгээд бид хоёр юунаас Францад гайлуулаад үнэхээр гайхамшигтай болсон. За Францтай визээ мэдүүлчихэд, Английнхаа визийг мэдүүлчихэд за тэр хугацаанд Бэлэг, Голланд улсуудыг бол үзэхээр явсан. За энэ бол Бэлэг улсад явж байгаа харагдаж байна. За энд бол нэрийн Бэлгийн бид хоёр энэний талаар маш буруу төсөөлөлт явсан байлаа ш. Нэг шээж байгаа хүмүүс байдаг ш Брюсселийн. Энийг бид хоёр нэлээд том гэж бодсон байхгүй юу? Хайгаад хажууд нь баг 2 цаг хайцсан байлаа ш. Жижиг юм байгаа ш. Ийм жоо ундаанаас авшиг юм байлаа ш. Тэгээд манай цанжин болдгийг үзэхгүй яагаад хүмүүс дэлхий дээр энийг үзэх гэж очдөг юм бас яг логик нь ойлгоо. Ямар нэгэн аргаар л энэ хөшөө алдартай болсон юм байна тийм. Тэгэхээр үнэхээр энэ 2 төө юм уу тохоо юм уу жижиг юм байгаа гэж өстой төсөөл өгөө. Хүмүүс болохоор нэг тэнтгийн хүмүүс бид хоёрт хэлэхгүй та нар өөрсдөө очиад олоорой гэж энийг хэлсэн байхгүй. Тэгээд бид хоёр баг ингэж хайгаа явуулсан чи юу вэ? Ийм юм байжсэн тийм. Яг мэдээгүй байсан юм жижигхэн гэж. За энэ юунд бол Нидерландд бид хоёр Рембрандтын гэр музейгээр орж ирсэн тийм. За тэгээд Нидерланд улсаас бол яг үнэнгээ хэлэхэд бол маш хурдан хугацаанд гарсан. Яагаад гэвэл тэнд нэг харт амхийг хэрэглэхийг зөвшөөрсөн газар гэх юм уу. Тийм болохоор маш аимшигтай үнэртэй байсан. Тийм учраас бид хоёр тэнд нэг тохгүй метр дотор төргөн хацааж Бэлэг рүүгээ гараад ерөнхийдөө явсан байгаа тийм. Тэгэхээр энэ хавьд бол нэг их зураг ярих сонирн байхгүй. За улаан дэлгүүрийн гудамжийг үзсэн. Бид хоёрын төсөөллөөс бол маш өөр байсан тийм. Бид хоёр бодтоо ингээл нөгөө Улаанбаатарын урд өгөх хүмүүс шиг нуугдаж монготаал тэргүүрч амар юм болох юм бодсон чинь яг тэр чинь бүр жуучны гудамж юм билээ шүү дээ. Бид хоёроос ямар ч ойлголтгүй очиод бүр ингээд хідэн сая хүнтэй бүр бартах зай байхгүй гэж яваад хүн чинь бүр бизнес жуулчин шоу бизнесийн газар юм биш үү гэд тэр нэг орой бас хэрэглэж сайхан явсан. Сайхан зүгээр явсан шүү. Сайхан яа би Английн визний талаар яриад. За Английн виз бид хоёр ингэсэн юм. Эндээс Лондон гээд машин дээр биччихэд яваад байдаг. Английн виз байхгүй. Тэгээ юу гэж бодсон гэхээр дөхөж байгаа л авчин дөө гэдэг амар амар юм болсон. Тэгсэн үнэ хэрэг дээр ингээл дөхөх тусам хоёрын виз чинь бүтэхгүй болохгүй гэдэг үгийг маш ихээр сонссон. Яг тэгвэл ингээ явуулын хүмүүс тэгээ та газараас очиод Английн визийг авчдаг юм байна л да. Тэр чинь шингээнээс гарсан маш өндөр шалгууртай виз нь. Тийм болохоор яг оршин суугаа газараасаа буюу бүртгэлтэй газараасаа Улаанбаатараас бид хоёр виз аваад явах байсан билээ. Энийг мэдэхгүй явцсан тэнд очиод нэлээд сандарсан тийм. Тэгээд Английн виз мэдүүлэхээс өмнө бид хоёр бол яг Францад суудаг элчингийнхнээ бол бараалцсан. Үнэхээр юм тийм. Бид хоёрд ийм асуудал тулгараад байна. Ингээд ирсэн чинь виз авч чадахгүй нэ. Яах вэ гэдэг үнэхээр арга барагдаад орсон. За нөхдүүд нь элчин сайд болохоор бид хоёр маш уриалгахнаар хандсан. За ингэ явж байгаа хүмүүсийг дэмжлгүй яах вэ? За би та нарт нот ч хийж өгье гэсэн.
тэрийг хэлж болж байгаа мөгүй мэдэхгүй. Тэгээд нот бичиг аваад тэр нь болохоор ингээ Монгол улсаас анх удаа нэг ийм хол аяллыг ингээ ийм залуучууд хийгээд эцсийн зэг нь Лондон бөгөөд ингээ харих юм аа та нар визний тал дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн маягтай утгатай ерөнхий утгатай нот бичиг хийж өгсөн. Тэгээд бид хоёр тэр бичгийг нь аваад өөрөөр бол үзүүлэх юм юу ч паспорт байсан тэр цааслаастай нэг дансаа үзүүлэхээр бодол та нар эндээс Францд явж байгаа чинь дууссан байж таарна гэсэн тэр мөнгө нь угаасаа тэгээд дансаа үзүүлэхээр хоосон. За тэгээд бичиг баримтууд маань бүгд нөгөө эндээс сканердад явуулсан ийм хэвлсэн л цаас байсан. Ямар ч тамга мамуу байхгүй тий. Хоёр тэнд хэрэг болно ч гэж мэдээчгүй юу гэж оройгоо аваад явж явах гэдэг чинь ойр зураг байна. Бүгдийн сканердаа баахан хэвлсэн цаас дээрээс нь элчингээр тэр бичгтээ өгсөн. Гайхамшигтай виз маань гарсан байсан. Тэгэхээр үнэхээр их баярлалтай тэрэн дээр. За яагаад гэвэл Лондон гिचээд Парис ороход мэдээж маш хүн замыг туулж л байгаа. Гэхдээ л зорилгодоо хүрэхгүйгээр ингээд наагур нэгчээр чинь дутуу санагдаад штеп нэг л болж ихгүй. Тэгэл орчихсон ингээд виз мэдүүлсэнээс 7 хоног яг нойрмоо болсон яваал тий. Тэгээ визээ яг авахтаа хариуг нь харахтаа бол хүмүүстэй цог лайв хийж нөгөө нэг яасан штеп. Тэгэл баярлалт ихвцээд бөө юм болсон. Тэгээд шууд лайв унтрахад за ингээд шууд ерөөсөө хэлсэн шүү. Тэндээс за тэгээд энэ ламанши холоо гатлаад Англи улсыг зориод явж байгаа. Британи улсыг зориод явж байгаа байлаа. Бид хоёрын эндээс гарахаас ахуулаад гайхажсэн зүйл бол тэрүүгээр яаж машинтай явж юм бол гайхаад. Тэр чинь тэр далаагч одоо яаж туулд юм бол гэсэн. Нэг бол доогуур төмөр зам дээр ачаа явчихдаг. Нэг бол ингээд усан онгоцон дээр ачаа явчихдаг. Ямар ч тийм асуудал байдгүй юм лээ. Хаанаас хаашаа орсон. Тэгсэн мөртлөө үнэн боломжийн тий харьцангуй хамтхан. Зарим тохиолдолд бид хоёр чинь машин хүмбэд 30 евро төлөөл нэг газараас нөгөө газар руу бараг 8 цаг усан онгоцоор явж исэн. Тэр нэг эрт захиалдаг ч юм уу нэг аргаа олчвол тэр бас сансныг бол харьцангуй хямдхан байт юм байлээ тий. За тэгээд Англи руу усан онгоцонд ачигтаад ороод очисон өглөөнөө шууд энийг очиж үзсэн тий. За энэ бол мэдээж маш гайхамшигтай байсан. Энэний талаар бол хүмүүс тэгтээ түрүү мэдчихэж байгаа. За энийг ярина. За бид өөр бол сүүлийн 1 жил бол Harry Potter-оор амьсгалсан байхгүй. Яагаад гэхээр нөх хэлнийхэн төвшинг дээшлэхийн тулд кино болон номыг бүр хэд дахиж уншсан, хэд дахиж кино үздэг байсан. За тэгээд Лондон очсон хүн, Англид очсон хүн ялангуяа Harry Potter-ын фэнүүд бол яг энэ газар очихгүй байх гэж ястаа байхгүй тий. Тэгээд бид тэр бүр ингэ зориод очсон зүр үнэхээр гайхалтай байсан. Яг тэр хоёулаа жилийн турш амьдэрсэн амьсгалсан зүйлийн дотроо зүгээр л яваад орсон. Harry Potter-ыг хийхэд хэрэглэсэн бүх хувцс, хунар, нөгөө шидэд саваа тий. Тэгээ студид яг энэ хэсгийг ингэж авсан гэсэн бүр байдлаа үзүүлээд тэгээ нөгөө машин, зашин бүр битэр нэг клитрикстэй Harry Potter өөртөө Harry Potter болсон юм төсөөлж ингээл яг 7 настай өгчөөр бүр имэйлдэж гүйсэн тий. Амар гоё юм. Тэгээд тэнд ингээд энийг үзгээд ирсэн хүүхдүүд бүгд Harry Potter-ийн ингээд нөмөрцөн оролтын зүгзээ эндээ ингээд сорим морой барьсан, шидгийн саваагаа барьсан. Тэгж явж ирсэн те. Битэр бас тэгж явах гэсэн жоох хичээд байгаа юм заа. 30 дэж. Энэ Лондонгийн төвөөс 55 км орчим яваад Universal Studios Harry Potter гэсэн газар байдаг юм байлээ. Warner Bros. Уучлаарай. Warner Bros. Harry Potter гэсэн газар байдаг. Энийг бол үнэхээр энэ канал сонирхдаг хүмүүс, номын уншижсэн хүмүүс бол заавал очиж үзэх хэрэгтэй юм билээ. Энд нэг гоё сургалт явагддаг нь юуны сургалт явагддаг. Саваа ашиглах шидэд тарины сургалт явагддаг. Тэр нэг хүүхдүүдэд зориулсан л да. Бид нар мэдээж ингэж зогсож явахгүй шүү дээ. Тэр хүүхдүүд болохоор яг үнэмшээд байгаа байхгүй. Яг тэр юу нь болохоор анги баг класс, мастер класс байгаа байхгүй. Өөрхөн нөмөргнүүдээ нөмрөөд өөрсдөө савааг сонгоод яг ингэж зогсоод хоорондоо машин таринаараа ингэ үздэг. Тэгээ нэг багштай чи саваагаа дээшлүүл доошлол ингэж энэ үсгийг буруу хэлээд байна. Хүүхдүүд бол яг үнэхээр өөрийгөө тэр шидэд саваа бариад байна гэж бодоод байгаа хөөх тийм. Тэр нь амар гоё тийм. Үнэхээр энэ канон дотор бол оруулж чадсан юм студи байдаг юм байлаа. Яг Harry Potter киног эхнээс нь дуустал 10 жил хийсэн студи нь өөрөө энэ юм билээ тийм. Нөгөө хүмүүсийнх нь амьдарч исэн газар хэрглэж исэн өмсөж исэн хувцас. Одоо энийг бодлоо санаж байгаа шүү дээ бүгд тийм. Яг энэ канонд хэрглэж исэн хувцаснууд нь хэрэглээд нүгэл байж идэм байлээ. Тэгээд бид хоёр Англид ерөнхийдөө Стон хийж үзээд Harry Potter-ын музейг үзээд ерөнхийдөө нөгөө нэг Англи руу орцсон гэдэг маань бид хоёрын сэтгэл ханамж байсан. Тэгэл Лондонд Улаанбаатар Лондон гэсэн бичгтэй машинтай Монгол дугаартай машинд явж ийн гэдэг маань бас өөрөөр бахархал байгаа юм чинь. Үнэхээр гоё. Англичууд хараад толгоос гисрээд алга ташаал тэгээд явах чинь. Нэг чадлаа ч гэдэг юм тийм маш гоё байсан. Яа хэлээ.
Тэгээ энд бол үнэхээр сэтгэл бол хансан, зорьсондоо хүрсэн, юмныхаа ард гарсан. За тэгээд шагналын хэсэг ирнэ. Шагналын юу байсан бэ гэхээр Аз жаргалын индексээрээ тэргүүлдэг Скандинав орнуудаар сайхан яваад ажиг хөнгөлөг болсон. Үзээ бол дотор ийм байсан. За энэ дээр бол бичлэгийг хийсэн, Facebook руу оруулсан маш олон хүмүүс бол үзсэн байсан. Бид нэр өөрсдөө яг энэ эзэд нь бийж хүний нутгаас очиж өөрийнхөө соёлыг вау ямар гоё юм бэ? Эсвэл ямар гоё хийгээвэ гэж үзэх. Нэг талаар гоё ч гэсэн нөгөө талаар жоохон харамсалтай байсан. Яг тэр хүмүүс энд ирээд бас энийг үзэж болно шүү дээ. Биднэрт ийм юм байж болно шүү дээ уулна бол. Тэгээ яг энэ тухайд би мэдээгүй. Энэ бол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд гарч ирсэн төр музей юм байлээ. Манайхаас үзмөрүүдэд зээлээд тэгээд төр зур гаргаад тэгээд жилийн дараа буцаагаад аваад ирэх юм билээ. Тийм музей байсан байлээ. Үнэхээр гайхамшигтай музей. Би бол зөвхөн нөгөө үзмөрүүдэд буцааж авахаас илүү яг энэ бүх юмтай нь аваад ирэхийг гэж бодсон. Тэгээд аваад ирэх юм бол их гоё. За тэгээд юунаас хэрвээ та нар анзаарсан бол бид хоёр Дани улсаас хойш Англиас буцахдаа маш хурдан ирсэн ерөнхийдөө. За бас тэр нь бас учир шалтгаантай. Өглөөс өмнө Сибирийн хайхтар цаснаас өмнө орж ирэхгүй бол аюул ослт гарах магадaltaй. За тэгээд нэгдүгээр, хоёрдугаар яг үндсэн мөнгө манд дууссан. Таны картны үрдэгдэл хүрэлцэхгүй байх гэдгийг бид хоёр Дани улсад харсан. Тэгээд 3 дахь удаага мөнгө дууссан, мөнгөгүй болсон. Гэхдээ тэр нь яг жинхнээс мөнгөгүй болсон гэсэн тийм. За тэгээд нөгөө нэг яаралтай Ослын үед хэрэгжилж гэдэг юм улаан шугамдаа тийм аюултай төлөө соос мөнгө гэх юм уу хадгалж авсан. Тэр мөнгө рүү хөрөөд зардлаа хийгээд тэр маш хурдан Скандинавыг туулаад ирсэн байгаа. Тэгэхээр би энэгээр яагаад нэг 3 удаа мөнгөгүй болсон, мөнгө дууссан гэдээ гайхуулах гэдэг юм нэхэр аялал эхнээсээ дуустлаа бүтэн мөнгөтэй явдаг юм байна. Дандаа л асуудалтай, дандаа л хэмнэн, дандаа л гамнан, тэгэл яаж игээл болгоно, арга нь олдно. Жишээлбэл дайнд мөнгөгүй болоо гэж бид хоёр тэнд үлдээд харгалж байгаа юм шүү дээ. Өөрсөд бүрээд ирсэн л арга нь болтой. Тэгэхээр учир нь олдно л гэсэн. Заавал хангалттай мөнгөтэй халахгүй, тийм. Тэгээд бид хоёр аюултай үед, яаралтай үед ирэх мөнгөөр ингээд бензин тусаа хийгээд ирсэн. За тэгээд Швед рүү бол Аббагийн музей гэж үзсэн. Гэхдээ энэгээр маш хурдан явсан л да. Ерөнхийдөө л нөгөө мөнгөгүй усч чинь бас тэнд юу игээд байгаа тахт. Тэгээд нэлээд хурдан хугацаанд ирсэн байгаа. За Шведэд Аббагийн музей ороход надад маш мартагдахгүй гоё болсон. Би өөрөө нөгөө Эрик Клэптэй сонсдог байхгүй юу. Тэгсэн чинь тэр цааталт нь Эрик Клэпний тоглож исэн гитарнууд гарын хэсэгтэйгээ Нан BB King-ийн гитар байсан. Би энийг хараад одоо л зориг биелэлтэй гэж юм шүү. Сайн шүү. Маш гоё эсэ тэрийг ингэж очиж харах. Үнэтэй гэж байна. Энэ Финландд ирчээд арманчглах оролдох гэжсэн юм. Финландд бид хоёр нэг хөгжмийн зохиолчийн Sibelius гэдэг тийм Ян Sibelius гэдэг хөгжмийн зохиолчийн ерөнхийдөө юугаар явсан. За хэрвээ анзаарч байгаа бол ерөнхийдөө одоо ингээд нэг байгальтаа тавьсан байна. Наашаа бол ямар нэгэн үзэр үйлчлэгээ өндөр үнэтэй юм бол үзээгүй. Тэгээ явсан. За энэ нэрээ юунаас Финландаас Эстони орох гээд усан хугацаанд суух гэж байна. Айгүй амархан юм билээ. Бидний босныг бодвол бид хоёр болохоор юу төсөөл байгаа байх. Тэр Европт ч байгаагүй машинтай усан хугацаанд сууж байгааг болохоор тэнд бол зүгээр үнэхээр амархан. Бид нэр гараж руу орохдоо адилхан ингээл тийш ороо суулаа Эстони орлоо хоол идэж буцаад ирлээ. Ийм амархан зүйл байт юм байлээ. Энэ бол яг бид хоёрын суух усан хугацаанаас машинууд нь бол гарч байгаа байдлаа бид нэр хүлээж байгаа дараа нь яг тэр дээр харагдаж байгаа хаалгаар орсон. Бас л нэг 20 хэдүүлээд Европтой байсан санагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол одоо гурилдаж өгнө нэг Эстони байна, Латв байна. Энэ Латв улсын номын сан гэсэн. Тэр бас л үнэхээр биширсэн дээ юм бол тоо. За Литвд бид хоёр яг 40 дахь улс маань болсон. Монголоо оролцуулаад нэг гэж тоолоод тэгээд байгальдаа нэг хайхтрах юм үзээгүй. Литвд үзсэн юмар энэ нэрээ юу сая евротой тэнцэх хэмжээний литв мөнгөс. Даанч өрөмдөө цаалцсан байсан ч бид хоёр тэрэггүй болсон. За Белоруст орж ирсэн байна. Белоруст бид хоёр тэнд сурдаг хоёулантай уулзаад явсан. Нэрээ анхааруулж хэлэхэд энэ Белорус, Украин мэтийн газрууд руу машинтайгаа явах бодмоор юм байл. Яг орох уу, орохгүй юу? Үнэхээр тэр үзэх шаардлага байна уу? Тэг үзэх хэмжин байна уу? Бид хоёр бүр ингээд мөнгөгүй болсон мөртлөө энд Белорусаар ингээд дайраад гарахын тулд 170 евро сагсансан ханаас гарч ирсэн гэдэг тийм 100 еврогоор торгуулаад дээрээс нь нөгөө нэг юу гэдэг вэ таг маг тэрний төлбөр мөлбөр гэдэг тэд нар нь явсаар байгаа
170 евро. Яг зөвхөн Беларусь улсад зарцуулсан. За уул нь бид хоёр бол 170 евро бол маш их замыг туулдаг, маш их юм үздэг тийм юу гэсэн. Нөгөө нэг Samsung утсан дээр нэг хит батарей хэмнэлтийн боронгээ байдаг шүү дээ. Аялалд бол ерөөсөө санхүүгийн хит хэмнэлтийн борон дээр л явна. Өөр бол тийм арга байхгүй шүү дээ угаасаа. За яалаа энэ хөрхи хэлгээр гарахтаа нэг ядраа цүл рүү унтаад өгдөг болсон. За яатсан байсан. Тэгээд мосгүй ороод за ерөнхийдөө бол ингээд дуусч байна тий. Энэ хүнийг нэрийг бас заавал хэлийгэж зориудаар оруулсан. Бид хоёрыг Оросын орны улс руу Монголоос ороход нэг хүн залгасан фэйсбүүкээр энэ хүн байсан. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр за хүүхдүүдийн аяллыг харлаа. Би Монголын төвд 25 жил зүтгэсэн цагдаагийн офицердийн турандаа хүн байна. Ахын та хоёрын аюулгүй байдлыг хариуцсан. Ваа гоё яваастай. Гоё яваастай тий. Тэгээд наанаас явахдаа бид хоёр энэ хүн Омск МВД гэдэг маш том сургууль сурдаг. КГБ мэд өгсөн ч гэдэг юм уу тий социализмд айгүй том боловсон ч гэдэг юм уу. Тэргийн цагдаагийн том хүн байсан. Тэгээ бид нэр наанаасаа уулзч чадаагүй тойрч байгаа замын дурс холбоотой байж буцаж ирээд энэ хүнтэйгээ танилцж байгаа. Яг нүрээ тулж. Тэгэхээр нөгөө хизээний таньдаг болцсон юм шиг юм. Баян замдаа мессеж зэрцээр нэг сонир мэтэрчдэрсэн тий. Тэгээ энэ хүн бид хоёрыг цагдаар торгуулахгүй байх арга цагдаатай яаж одоо харилцах уу, нүдээ биеэ гараа хаана харуулж яаж хөдлөх үү гэх бүх тийм заавар ингээ хаана фэйсбүүкээс өгөөдсөн. Казахстан руу оронгууд Орос руу орж ирэнгүүт та нар Оросд ингээрээ, Казахстан руу оронгууд ингээ шүүгээл мессежээр явуулчихна. Кыргызстан руу оронгууд яг ийм юм байгаа. Ингэн тэг ингээд өөрөө бүгднгээр нь яваад үзсэн юм байна. Тэгээ бид нар л бид хоёр туслаад евро гарахад Шенген рүү оронгууд бид хоёрт харилцаагүй. Яг л одоо бас аюулгүй болж байгаа учраас тэгээд дараа нь яг нэг Украинаас Беларусаас Орос руу орж ирэнгүүт шууд залгаад за та нар Оросд айх юм байхгүй. Ердөөсөө ширхэг хүсч унахгүй. Оросд дээрэн байхгүй, булгаа байхгүй. Ямар ч аюулгүйгээр хүснээ хийж болно. Дүрм зөрчихгүй бол гэсэн. Тэгээд бид хоёр нэг юм цаана хамгаалттай амар гоё. Тэгээд сүүлд нь бол яг нөгөө мундаг хүн болохоор бид хоёрын сэтгэл зүйдээр ажилласан юм байлээ л дээ. Бид хоёр дотор аюулгүйгээр ингээ бодцохоор аюулгүйгээр л ямар ч аюулын талаар бодохгүй болохоор угаасаа тэр аюул бид нар руу ирэхгүй гэдгийг энэ хүн мэдсэн болохоор бид нар руу тэгсэн юм байлээ гэж бид хоёр сүүлд нь бодсон. Тэгээд энэ хүнд маш их баярлж байгаа тий. Аюул нөмөртэй гоё юмсан. Тэгээ Омск дээрээ танилцж байгаа байдал байна. За энийг нэг явуулаад өгөөч. Байж байгаа. Энэ юу нэг хэсэг нь. Аялал дуусгаад бид хоёр яг сколын талбай дээр ирсэн. Ихийгээр айлгчид группийн админ Батхан Батман бид хоёрт аялал дуусгаад машин руу ингэх шампансыг авчирсан. За тэр хэсэг байна. Энэ бол хамгийн сүүлийн юм бол таарч байгаа. Хамгийн энэтхтэй том батнаас чи өөртөө шампанс гоолж ирсэн асуух байхгүй гэсэн. Тэгээ шампанс аваад ирсэн. Би хэзээ ч гоолгож үзээгүй. Тэгээ талбай дээр ингээд бүүн хараад идэг. Би нүүх нь төмрийн нэг биш юу яах юм бэ? Гайхаад шаас юм билээ. Одоо яг энэ мөшгөх юм уу? За тэгээ ямар ч гэсэн аялал бол ингэж төгссөн. Дэлхийгээр аялж бүрдүүлэхэд бол маш их баярлалаа гэж хэлмээр. За бид хоёр бол дэлхийгээр аялж бүрдүүлээс өөр газар пост хийгээгүй. Яагаад гэвэл хамгийн гоё цэвэр харин зөвхөн аяллаа талаар хатан бүтээлцээ явуулдаг. Дэлхийгээр аялж бүрдүүлэх болохоор зөвхөн бол тэнд хийсэн байгаа. За тэгээд ямар ч хэсэн ингээд хөвгтөөч гэсэн эцсийн 2 минут буцалтж байгаа энийг онгоолгож чадсан. За миний хувьд бол ерөөс нэг арх би уудаггүй огт амсдаггүй. Тэгээд тийм чи шампансыг яаж онгоолгож мэдвгүй. Тэгээд аягүй итсэн тэрээс их сандарсан. За тэгээд хамгийн сүүлд нь би нэг зургийг замын туршид үзүүлье гэж юм надад постлохсон гэж боддог байсан зураг. Гэхдээ яг юмаа дуусны дараа постлъя гэж бодсон. За энэ бол одоо хамгийн сүүлийн зураг. Бид хоёрын ерөнхий спонсор Танжино. За энэ бол ингээд Австралийн Сидней хотод өдрийн 15 цагаар ч юм уу үйлдвэрт ажиллаж ирсэн. Ажлын хамгийн сүүлийн өдөр Мөнгө ураац юм ааш те. Тэгээд ингээд нисгээд
байж байгаа байдал байна. Үнэхээр иргэсэн дугуй иргэх болгоно те банк руу маань бензин орох болгоно бит хоёрын хүс хүч байсан болохоор үнэхээр амттай байсан. За заяа харамсалтай ажил хийж явах үеийн зургийг бол аваагүй учраас би ингээд нэг юм зураг оруулсан. За тэгэл бит хоёрын англи ийм байна да.